Hi guys, хоб болохыг болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За манайхан тэгэхээр 5 сарын 12-ны өдөр буюу дэрийн шүүх хурлын хамгийн эхний өдөр би өөрийн биеэр явж очиод хоёр чихээрээ сонссон, хоёр нүдэрээ харсан зүйлээ та бүхэндээ ярьж өгж байгаа энэхүү бичлэгийн 2 дугаар парт ингээд эхэлж байна. За өнөөдрийн партн дээр би юу ярих вэ гэхээр энэхүү шүүх хурлын эхний өдөр хоёр witness-ийг авчирч stand дээр гаргаад testify хийлгүүлсэн байгаа. За эхний witness болохоор яг 2016 онд дэрийг хасыг зочдлууд зодж явах үед яг тэрхүү зочдлуудад нь ажиллаж исэн security guard залууг авчирч testify хийлгүүлсэн байгаа. За хоёр дахь witness болохоор яг нөгөө нэг дэрийг хасаа хоёртой хамт freak offs-д оролцдог байсан эрэгтэй бие үнэлэгч залуу байгаа. За тэгэхээр энэ хоёр witness-уудын шүүх хурал дээр юу гэж testify хийсэн тухай би та бүхэндээ нэгэнгүү дэлгэрэнгүй ярьж өгөх болно. За манай үзэгчдээс хэрвээ гэртээ интернетийн үйлчилгээгээ шинжилгээр төлөвлөж байгаа хүмүүс байгаа бол та бүхэндээ дуулгах маш таатай мэдээ байна. Sky Media-гийн хэрэглээний хязгааргүй 100 МБ хурдтай high bundle үйлчилгээг та бүхэндээ санал болгож байна. Одоо бидний амьдралд бол үнэхээр интернет гэдэг бол хамгийн чухал зүйл гэдгийг бол та нар мэдэж байгаа байх. Бүх зүйлийг, бүх мэдээллийг дандаа интернетээр дамжуулж авдаг байгаа шүү дээ. Тиймээс хурдтай интернеттэй байж иж мэдээллүүдээ хурдан олж авах. За эсвэл одоо content creator хүмүүс байгаа бол видео хийдэг, за тэгээд стрим хийдэг хүмүүс байгаа бол гэртээ хязгааргүй хурдтай интернеттэй байх нь хамгийн чухал гэдгийг надаар хэлүүлдэггүй мэдэж байгаа. Яг энэ асуудалд тохирсон high bundle үйлчилгээ нь хамгийн өндөр хурдтайгаар ямар ч гацалтгүйгээр хүссэн зүйлээ хязгааргүй хийх боломжтой гэсэн үг. Өөрөөр тэгээд 7 сарын 31-ний дуустал шинэ хэрэглэгч болсон хүмүүстээ 3 сарын турш 50% хөнгөлөлттэй буюу 20,000 төгрөгөөр ашиглах боломжтой эрхийг олгож байгаа юм байна. Түүнээс гадна шинэ хэрэглэгч дундаасаа Япон улсын Токио хотод байрлаж байгаа The Making of Harry Potter студиэр гэр бүлээрээ аялах эрхийн эзнийг нь тодруулах юм байна лээ шүү. Хэрв та тэгээд захиалга өгөх бол Skytel.cg-ийн вебсайтаар эсвэл энд гарч байгаа дугаар буюу 76 9000 хэмээх дугаараар залгаад захиалгаа өгөөрэй. За Монголд ийм хямд үнээр хязгааргүй хэрэглээний ийм хурдтай интернеттэй байна гэдэг нь бол үнэхээр гайхалтай зүйл. Тэг манайхаа арай одоо бол амар гацаж матсан удаан интернеттэй байгаад байгаа юм биш үсттэй. Бушуухан солиод Sky Media-гийн high bundle-ыг хэрэглэж үзээрэй. За яг эхний witness-ийн testimony-д орохоос өмнө би та бүхэндээ бас нэг болсон сонирхолтой зүйлийг хэлэх гэсэн урд нь хэлхээ мартчихсан байлээ эхний бичлэг дээр. Тэр нь юу вэ гэх юм бол би яг нэг шүүх хурлын барилга руу орох гээд очрлоод лайнд зогсож байгаа. Яг миний арталт хэн зогсож байсан бэ гэхлээр одоо Secret Service Sam гэдэг TikTok нэрээр явдаг team influencer одоо TikToker явж исэн. Тэр нь болохоор яагаад чухал вэ гэхээр та нар санаж байгаа бол би нэг бичлэг дээр ярьж исэн. Бас нэлээд олон сарын өмнө те одоо дэрийн хөлсөлсөн private investigator тэ одоо хувийн мөрдөгч нар ингээд иймэрхүү яг дэрийн тухай хэрэг ярьж байгаа Америкийн том инфлюенсер хүмүүс рүү очиод одоо баг bribe хийх гээд тэ чамд хэн мөнгө өгсөн болоод иймэрхүү дэрийн тухай бичлэг хийгээд байгаа вэ? Тэрийг хэлэх юм бол бид нар чамд бүр улам их илүү мөнгө төлөё. Тэгээд дэрийн тухай сайн юм хий, тэ сайн контент хий гэж одоо нилээн private investigator-ууд иймэрхүү инфлюенсерүүд рүү яваад байсан шүү дээ. Тэ бид тэр тухай та нартай хүргэж исэн. За энэ Secret Service Sam гэдэг залууч нь болохоор энэ TikToker хүн чинь болохоор яг хамгийн анх энэ дэргийн private investigator-ууд очиж ингэж bribe хийсэн хүн байсан байхгүй юу. Тэгээ Secret Service Sam гэх тэр залуу болохоор одоо нэг ойролцоогоор 40-од насны гэмээр те тийм эрэгтэй байсан 40-50-аад ч юм уу те насны тийм эрэгтэй байсан. За тэгээд бүр Лос Анжелест амьдардаг юм байна лээ. Тэгээд бүр Лос Анжелесаас Нью-Йорк руу бас 6-7 цаг нисдэг байхгүй. Тэгэж бүр нисэж хурж ирээ дэрийн шүүх хурлын одоо 2 өдөрт нь оролцсон байгаа. За тэгээд би асуухгүй юу ингээд өөнөрөө таа ч нөгөө нэг яагаад гэдэг инфлюенсер шүү дээ ингээд private investigator-ууд очиод асуугаад шалгаад байсан инфлюенсер мөн байна те гэдгсэн чинь тийштэй тэрнээс ч юм болоод би амар их одоо хандлт авсан гэж хэлжсэн. Тэрнээс болоод айгүй их ингээд одоо followers-уудыг авч чадсан гэсэн. Тэгээ би яг асуухгүй юу. Яг ямар шогон байсан бэ? Тэгээ яг ингээд танд мөнгө амлсан уу гэдгсэн аахгүй. Тэгсэн чинь эхэндээ бол мөнгө амлаагүй гэсэн зүгээр ингээд ингээд өөрөө чинь одоо дэрийн тухай хийгээд байгаа контентуудыг харсан хинээс мөнгө авч ийм контент хийгээд байгаа юм бэ те ингээд тэрийг хэлэх юм бол бид нар та нарт улам ингээд одоо танд улам мөнгө өгөхийг одоо бодё гэсэн ухааны юм ярьсан юм байлээ. Тэгэхээр ер нь bribe хийх гэж оролцсон гэсэн. Тэгэд өөрөө надад амар айсан байгаагаа хэлсэн. Одоо яг тэр тухайн үед айгүй айсан одоо intimidated болсон те яаж миний одоо гэрийн хаяг олж чаддаг байна
гэж бүр ингээд гайхширсан, айсан, intimidated байсан гэж хэлжсэн. Яаж яагаад яг өөрийнх нь байшингийн арын хэсэг буюу одоо backyard-д нь хүрээд ирсэн байсан гэсэн байхгүй юу? Тэнгүүдээ хэлж байгаа нь болохоор тэг яаж байгаа миний одоо байшингийн тэр backyard entrance-ыг олох амар хэцүү. Яаж тэгэж орж ирсэн нь бол үнэхээр амар гэж хэлжсэн. За ямар ч гэсэн тэр залуу бас ингээд надтай хамт шүүхийн одоо эхний өдөр суусан байгаа. За нэрээ яг намайг тэр шүүх хурал дээр нь очисон өдөр яг тэр overflow room-д миний хажууд сууж исэн хүн хэн бэ гэхээр Gloria Allred гэдэг яг нэг эмэгтэй өмгөөлөгч байгаа. Тэр өмгөөлөгч болохоор дэрийн эсрэг civil lawsuit хийж байгаа эмэгтэй болох Talia Graves-ийг одоо represent хийж байгаа өмгөөлөгч нь байгаа. Тэр эмэгтэй чинь бас нэг Talia Graves-тэй хамт ингээл янз бүрийн хэвлэл мэдээллийн хурал хийгээд айгүйх одоо алдартай болж ирсэн. Гэхдээ Gloria Allred ч юм бол ялангуяа New York хоттой хамгийн амар алдартай маш сайн өмгөөлөгч гэдгээрээ одоо танигдсан. Ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг тийм айгүй үнэтэй өмгөөлөгч байгаа. За тэгээд энэ эмэгтэй сууж ирсэн. Тэгээд маш их юмыг тэмдэглэж хөтлж авч ирсэн. Тэгээ миний урд сууж ирсэн нэг одоо хэвлэл мэдээллийн залуу энэ Gloria Allred-аас асуулт асуусан байхгүй юу? Та одоо хэдэн хүнийг одоо represent хийж байгаа вэ? Дэргийн эсрэг гэсэн чинь 2 хүн гэж хариулж ирсэн. За одоо ингээ хэдүүлээ эхний witness-ийн testimony-г ярьцгаая. За энэ witness-ийн нэрийг нь болохоор Israel Flores гэдэг нэртэй залуу байгаа. За тэгээ энэ залууг та нарт describe хийгээд гаднах төрхийг нь одоо ингээд тайлбарлаад хэлэхэд бол угаасаа нэрнээс нь сонсогдож байгаа байхтай Israel Flores гэж байгаа болохоор Латин Америк гаралтай тийм үндэсний одоо Америк залуу байгаа. За тэгээ ер нь нэлээд том биетэй за айгуу тийм muscular амар тийм булчин шүрмэс болсон залуу байсан. Тэгээд нэлээд өндөр юм шиг харагдчихсэн. Тэрхүү видеон дээр одоо видео харуулдаг байхгүй юу? Яг тэр зодооных нь үеийн видеог харуулдаг. Тэр видеон дээр харж байхад ч гэлээдээ ер нь ингээд шүүх хурлын тахимдлаа алхаад орж байгааг нь харахад ч гэсэндээ нэлээд өндөр залуу шиг харагдаж байсан. За ойролцоогоор нэг 40-од настай залуу байсан гэж би харсан. За тэгээд энэ залуу болохоор яг одоогийн байдлаар 2018 оноос ахуулаад 7 жилийн туршид Los Angeles-ийн одоо Police Department буюу LAPD ажилладаг ийм одоо цагдаа хүн байгаа. За тэгээд 2018 оноос өмнө бол яг 2018 оныг хүртэл одоо яг тэрхүү зодон болсон. Зодон гэж хэлэх буруу л да. Яг тэр нэг domestic abuse те одоо гэр бүлийн хүчирхийлэл болсон одоо хотел болох Los Angeles-д байрлаж байгаа The Intercontinental Hotel-д security guard буюу одоо хамгаалтын албанд нь ажилладаг байсан залуу байгаа. За энэ залууг stand дээр гарсны дараагаар эхлээд prosecutor талаас буюу прокурор талаас яг direct examination буюу одоо асуултуудаа асууж исэн гэсэн үг. За яг 2016 оны 3 сарын 5 гэхэд бол энэ залуу одоо тэр зочд буудлынхаа Assistant Director of Security гэдэг одоо албан тушаал дээр ажиллаж исэн гэсэн. Тэгэхээр яг тэр хотелийнхоо аюулгүй байдал хамгаалтын албаны дэд захирлаар ажиллаж исэн гэсэн үг байхгүй юу? За тэгээ эхлээд prosecutor нь яг тэрхүү хотелийнх нь одоо камернуудын тухай асууж эхэлсэн байгаа. Хаана ямар камернууд байдаг вэ гэд тэ. Тэгээ энэ залуу хэлэхдээ болохоор хотелийнх нь одоо давхар болгонд нь 2-3 камернууд байдгаа. Түүнээс гадна яг коридорт нь 2-3 камер байрлахаас гадна яг elevator lobby гэж байгаа байхгүй. Коридороор яваад эргэнгүүт одоо нэг лифтнүүд байгаа тэр хэсэг байгаа шүү дээ. Тэрийг нь elevator lobby гэдэг юм байна л да. Тэр elevator lobby-нд бас нэг камер байдаг гэд тэрийг одоо ингэж тайлбарлаж хэлсэн байгаа. Тэгээ prosecutor нь асууж байгаа байхгүй. Тэрхүү камернууд нь бүр ингэж 24 цаг ингэ асаалттай байдгүй гэдгсэн. Тэгсэн чинь энэ залуугийн хэлж байгаагаар болохоор энэ motion censored гэсэн. Motion censored camera буюу яг одоо хөдөлгөөн детект хийгдсэн тохиолдолд шууд автоматар асдаг тийм камер юм байлаа. Тэгээ ямар ч хөдөлгөөн байхгүй бол одоо бичдэггүй гэсэн үг. За тэгээд энэ prosecutor нь асууж байгаа байхгүй анх яаж та энэ одоо altercation тэ одоо энэ хүү зодон ч юм уу нэг ийм зүйлийн тухай мэдсэн бэ гэж одоо асууж исэн. Тэгсэн чинь энэ залуу хэлэхдээ болохоор яг анх ингээ өөрөө security base-тэй бүр доод давхуртаа яг нөгөө хамгаалтын албаныхан байдаг хэсэгтээ ингээд оффистаа сууж исэн. Тэгсэн чинь одоо яг нөгөө instant service буюу хотелийнх нь яг нөгөө нэг ажилчдын хоорондоо холбоо барьдаг юм одоо утас юм байна л да тий. Тэр утсан дугаараад 6 дугаар давхар дээр нэг тийм distressed эмэгтэй байна. Айгуу тийм стресссэн тийм одоо айж эмээсэн тийм эмэгтэй залгасан. Тэгээд явж очиж 6 дугаар давхар дээр явж очиж шалгаат хайж гэсэн тийм одоо типийг авсан гэсэн. За тэгээд яг дээшээгээ 6 дугаар давхар руу гарахаасаа өмнө одоо яг тэр security base дээр байж байхдаа 6 дугаар давхарт ер нь юу болж ин гэдгийг харах гад камерыг нь шалгасан гэсэн. Тэгсэн чинь эрэгтэй хүн одоо тийм юу өмсчихсэн. Дээгүүрөө нүцгэн зүгээр доогоороо нөгөө нэг bath towel тэ алчуур зүүчгсэн юм эрэгтэй хүн ингээд pacing back and forth гэж хэлсэн. Ингээд ийшээ тийшээ ингээ одоо холиход байхыг харсан гэж хэлсэн. За тэгээд prosecutor нь асууж байгаа байхгүй яагаад та ингээд шууд дээшээ гарахгүй яг камерыг шалгаж харсан юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь
би одоо тэгээд нэгэн тийм тип авч байгаа болохоор ийм 6 дугаар давхар янз бүрийн болоод байна гэж тип авсан учраас юунд очиж байгаа бас мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд яг яваад очисон чинь айгүй тийм хэцүү хурц байдал байх юм бол бэкап авчрах хэрэгтэй. Тийм учраас би ер нь одоо очих байгаа зүйлээ шалгаж иж очтгоо гэж хэлсэн байгаа. Камеран дээр болохоор зөвхөн одоо эрэгтэй хүнийг л хар эрэгтэйг ингэж back and forth одоо pace хийгээд байгааг харснаас биш ямар ч эмэгтэй хүнийг бол олж хараагүй камеранд гэж хэлсэн. За тэгээ яг 6 дугаар давхарлаа яваад очисон чинь Cassie эмэгтэй нь болохоор ингээд нүрээ тагалчихсан ч юм уу доошогоо харсан ингээд нүрээ халахлаад зогсчихсан гэсэн одоо буланд. За тэгээд хажууд нь болохоор Diddy суужсэн гэсэн одоо яг санал дээр ингээд сууж байгааг харсан. За тэгээ яг очиод анх энэ хоёрыг харчаад таньсан уу гэж асуусан. Тэгэхэд бол анх бол шууд Diddy-г бол таньсан. Гэхдээ Cassie-г бол таниагүй гэдгийг хэлсэн байгаа. Cassie ч нь одоо бас л celebrity хүнж гэлээд те Diddy-тэй адилхан тийм хүн болгон таниад байдаг бол хүн биш. Ганц хоёр л нэг тийм одоо хит дуутай байсан. Тэгээд Diddy-гийн ер нь найз охин гэдгээр нь л одоо хүмүүс таньж мэддэг байсан. Тиймэрхүү award show ч юм уу Met Gala энэ төр явж харагддаг байсан. Тэрнээс шууд ингээд бүх хүмүүс ялангуяа 2006 онд тэ тим дээр үед чинь бас бүх хүмүүс бол ингээд Cassie-г хараад таниад байхааргүй гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор угаасаа Cassie-г таниагүй юм байна лээ. Харин Diddy-г бол шууд таньсан гэдгийг энэ залуу хэлжсэн. Яг намайг ингээд дэшегээ яваад очсон чинь Diddy ингээд санал дээр суучихсан ингээд slouch down гэсэн зай жоохон ингээд бүгтийгэд ингээд суучихсан. Тэгээд намайг яваад очсон чинь яг ингээд амар тийм devilish stare гэж одоо describe хийж байгаа байхгүй амар тийм чөтгөрлөг айгүй амар харцаар ингээд ширтэж байсан гэж хэлсэн. Проект гэж амар тодорхой хэлсэн заяа. За тэгээд бааны алчуур зөвхөн бүслэгээр уйчихсан. Тэгээд доороо хөлөндөө болохоор зөвөр ойм сумсчихсан. Тэгээд өөр юмгүй байсан гэж хэлсэн. За тэгээд prosecutor нь асууж байгаа байхгүй. Тэгээд яг та тийш явж очиж чад юу хийсэн бэ? Ямар арга хэмжээ авсан бэ гэсэн. Тэгээ би яг очингуудаа тэр хоёроос соёлонгаас нь асуусан юм what's going on? Тэгээ юу болоод байгаа юм бэ гэж асуусан. Тэгээд ингээд тэр хоёр хоорондоо бас ингээд argue хийгээд унсан гинэ. Яг ингээд юу болсон бэ гэж асуусан чинь ингээд Diddy ч юм яриа л тэгэл Cassie ч гэсэн дөө би явмаар ингээд argue хийгээд унсан гэсэн. Тэнгүүт нь энэ залуу. За хэрв та хоёр ингээд хэрэлдэж муудалцах юм бол өөрсдөө өрөөрөө орцгоо. Ягаад гэвэл энэ давхарт чинь зөндөө олон өөр зочид байгаа шүү дээ. Одоо энэ lobbyнд тийм common space-нд ийм юм хийж болохгүй гэж хийсэн байна. Тэгээ тэр хоёрыг өрөөрөө нь оруулах гэж хичээсэн. Тэгсэн чинь Cassie болохоор ингээд би явмаар байна. Тэгээ би ингээд өөрийнхөө утсыг өөрийнхөө цүнхийг аваад явмаар байна гэж хэлсэн мэлээ. Тэгсэн чинь Diddy oh you're not going anywhere гэж хэлсэн гинэ. Чи бол хаашааж явахгүй шүү гэж хэлсэн байна. Тэгсэн чинь энэ залуу болохоор sir тэ ноёнтой одоо хэрв энэ эмэгтэй явахыг хүсэж байгаа бол явна. Өөрийнхөө хүслээр явах эрхтэй. Тэгэхээр та одоо ингээд өөрийнхөө өрөөлөө ор гэж хэлсэн байна лээ. За яг энэ гэрчийн мэдүүлгийн үеэр 2-3 бичлэгийг дахин харуулдаг байгаа, тоглоулдаг байгаа. Тэгээ бид нар ч гэсэндээ харсан. Өнгөрсөн жил CNN телевиз одоо яг энэ Diddy-гийн Cassie-г зодж байгаа бичлэгийг олж аваад ингээд цацчихсан байсан шүү дээ. Өөрснөө цацаад тэгээ бид нар бол бүгдээрээ тэрийг бол үзсэн байх. Тэр бичлэгийг үзээгүй хүн гэж бараг бол байхгүй байх. Харин яг тэр мэдүүлгийн үеэр бидний ерөөсөө харж байгаагүй хэвлэл мэдээллийн ерөөсөө цацаагүй тийм өөр өнцгөөс авсан өөр angle-с авсан тийм бичлэгүүдийг нь харуулсан байгаа. Яг CNN-ийн цацсан бичлэг болохоор яг тэрхүү elevator lobby-нд те яг Cassie өрөөнөөс гарч ирж байгаа коридороор яваад тэгээд эргээд яг тэр elevator lobby руу ороод одоо лифтэд дуудаж байгаа. Тэнгүүд дээрээ одоо гүүж ирээд тэ зодж байгаа яг тэр бичлэгийг л биднэрт харуулж ирсэн шүү дээ хэвлэл мэдээлэлээр. Яг бид нарыг тэр шүүх хурлын үеэр байж хахад бол 3 өөр одоо өнцгөөс авсан бичлэгнүүдийг харуулсан. Түүнээс гадна яг энэ security guard яг тэр хотелных нь 6 дахь давхарт нь очоод яг юу болсон тухай те яг тэр одоо altercation-ыг бас тэр камеранд гарсан дүрсийг биднэрт бас харуулсан байгаа. За тэгэхээр ерөөсөө хэвлэл мэдээлэл байхгүй бичлэгийг би олж харсан гэсэн үг. Гэхдээ яг бүхэл бүтэн 15 минутын бичлэгийг нь яг өчигдөр бүр юу ачсан бэлээ. Албан ёсоор ингээд цацчихсан байна лээ. Одоо шүүхээс зөвшөөрлөгөө цацчихсан гэсэн үг. Тэгэхээр та нар маань ч гэсэн өөрснөө очиод үзэж болно гэсэн үг. За тэгээ яг тэр бичлэгэн дээр гарч байгаагаар болохоор энэ залуу ингээд энэ хоёрт хэлээдтэй ингээд за та хоёр ингээд өрөөндөө ороо мороо гэж хэлсний дараагаар Cassie ингээд зүүн тишээгээ эргэсэн. Diddy болохоор ингээд баруун тишээгээ өөрийнхөө яг өрөө байгаа хэсэг рүүгээ ингээд эргэсэн. Тэгээ байжснаа бас ингээд энэ хоёр хоорондоо хэрэлдээдсэн гэж байгаа байхгүй. Diddy ингээд буцаад өрөөгөө орё гингүүд Cassie болохоор үгүй би одоо уцаа аваад цүнхээ аваад явмаар байна гэсэн. Тэнгүүд Diddy болохоор чи явахгүй гэсэн. Энэ залуу болохоор үгүй энэ
эмэгтэй явах гэж байгаа бол явж болно гэж хэлсэн. Тэгээд дэрийг өрөөлөө нь оруулах гээд ингээд араас нь дагаа явжсан байгаа байхгүй юу. А тэр үед нь Cassie буцаж хурж ирээд нөгөө тал руу очиод өөрийнхөө утас цүнхийг авах гээд өрөөлөө явж орох гэсэн юм байна лээ. Тэгээд Cassie дэрийг ингэж хэлсэн гэсэн go back into your room тэ буцаад өрөөрөөгөө ороо гэж хэлсэн гэсэн. За тэгээд Cassie-г уцаа болон цүнхөө авах гээд өрөөрөө ороход энэ залуу албаар өрөөгнийх нь хаалгыг нь хаалгуулахгүйгээр ингээд бариад зогсож исэн гэсэн. Тэгээд ингээд шагаагаад тэ өрөөнд нь юу болж байгааг ингээд шагаагаад хараа зогсож исэн гэсэн. Яагаад гэх юм бол угаасаа ойлгомжтой энэ эмэгтэй явах гээд байгааг нь одоо харж байгаа шүү дээ. Явахыг хүсэж байгааг нь харж байгаа. Тэгэхэд энэ залуу нь дээрээ тэ үгүй гээд байгааг харж байгаа. Тийм учраас энэ одоо яг уцаа цүнхийг нь аваад гарахыг нь харах гад энэ залуу ингээд одоо хараад зогсож исэн гэсэн. За тэгээд Cassie цүнхээ авлаа, уцаа авлаа, буцаад гараад явсан. Тэгээд шууд лифт дуудаад явсан. Тэгээд энэ залуу яг араас нь Cassie-гийн араас нь ингээд дагаад явсан гэсэн. Тэгсэн чинь одоо яг амжиж очиж чадаагүй Cassie ингээд лифт дуудаад айл үшээ явчихсан байсан гэдгийг хэлсэн байгаа. За тэгээ байжсэн чинь энэ залууг дэрий өрөөнийхөө гаднаас дахиад дуудсан гэж байгаа байхгүй. Нааша хүрээд ирээ гэж дуудсан гэсэн. Тэгээ яваад очисон чинь ийм зузаан бодолтой бүр ингэж байгаа байхгүй, өөрийнх нь гарыг харуулж байгаа юм. Тэнгүүтээ эрхийн уруугаас чинь энэ үзүүр хүртэл чинь те ийм зузаан мөнгийг ийм cash те надад ингээд өгсөн. Чимээгүй байгаарай. Тэгээ ерөөсөө хүн амьд битгий хэлээр ингээд take care of the situation гэж хэлсэн юм лээ. Тэр нь юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр те take care of the situation гэдэг нь болохоор те энэ асуудлыг ингээд зохицуулаарай гэсэн үг. Энэ зал юу гэж хэлэх чинь гэж ойлгосон бэ гэхээр те энэ тухай битгий хүн амьтанд хэлээрээ ингээд чимээгүй байгаарай гэж одоо өөрийг нь хагуулах чинь гэж ойлгосон байгаа. Гэхдээ энэ залуу тэр мөнгийг нь аваагүй гэсэн татгалзаад үгүй одоо авахгүй та зүгээр ингээд өрөөлөгөө явж ороо тий битгий ингээд энэ гарч ирээд хэрүүл урал хийгээд гэж хэлсэн гэсэн. Бас нэг айгуу чухал юм марцчихсан байна манайхан хэлхээ. Яг энэ зүйлийг defense тал одоо өөрснөө examine хийхдээ гаргаж ирдэг айгуу чухал зүйл байгаа байхгүй юу вэ гэхээр энэ хамгаалагч яг 6 дугаар давхарт гарч ирээд энэ хоёрыг харчгаад тэгээд за та хоёр хэрэлдэх юм бол өрөөлөгөө явж ороо гэж хэлснийхаа дараагаар угаасаа дэрий нөгөө нэг сууж исэн газараа ширээн дээр байсан цэцгийг аваад ингээд шидчихсэн байсан штэ. Тэгээд нөгөө нэг одоо хан дээр баахан нөгөө нэг цэцэгний одоо хөрсч гэдэг юм уу те тэр нэг цэцэгнийх нь хөрс мөс нь ингээд наалтчихсан байсан. Түүнээс гадна нөгөө нэг цэцэгнийх нь ваар нь ингээд хагараад эвдэрчихсэн байсан. Тэрийг харчгаад энэ хамгаалагч залуу дээрэд хэлсэн мэлээ. За өрөөлөгөө явж ор энэ таны хийсэн те одоо энэ damage чинь бүгдээрээ таны өрөөнд чинь ингээд одоо төлбөр нь очих байгаа шүү. Та энэ хийсэн зүйлдээ одоо damage-нда мөнгө төлөх ёстой, төлбөр хийх ёстой. Тэр одоо төлбөр чинь таны өрөөний чинь тооцоонд шууд автоматар орох болно шүү гэж одоо хэлсэн байна лээ. За тэгээд prosecutor нь асууж байгаа байхгүй юу? За та ингээд Cassie-г уцаа авах гээд тэгээд цүнхээ авах гээд байхад нь одоо өрөөлөө орохт нь ингээд хажууд нь хаалгааг нь барьж зогсоод ингээд шагаасан гэсэн. Тэгээд одоо өрөөлөө шагаасан гэсэн тэр өрөөнд өөр хүн харагдсан уу гэд асуусан. Тэгсэн чинь харагцсан орон дээр орны одоо доод талд нь те яг ингээд эрэгтэй хүн хар эрэгтэй хүн сууж байсан гэж хэлсэн. Яг орон дээр ингээд зөв зүгээр чимээгүй хинтээ жүүж ярихгүй өөрс хамгаалтын багтай одоо хамгаалагчтай ярихгүй дээрээтэй ярихгүй Cassie-тэй ярихгүй зүгээр ингээд орны доор сууж исэн гэж хэлсэн. За тэгээд энэ залуу дэрийн тэр одоо хахуул өгөх гэсэн мөнгийг нь аваагүй. Үгүй би мөнгө авахгүй зүгээр та ингээд тэ одоо гарч хэрүүл урал хийхгүй ингээд зүгээр өрөөлөгөө ороо гэж хэлсэн байна лээ. За тэгчгээд энэ залуу Cassie-г хайж олох гээд ингээд бас доошоогоо буугаад хотелийнхоо лоббины одоо гадаа одоо valet area гэж байгаа хгүй одоо машин нэг чинь авчирж өгдөг сервис одоо хэсэг байдаг шүү дээ. Яг тэр valet area дээр Cassie-г зогсож байгааг харсан гэсэн. Тэгээд Cassie дээр явж очиод та зүгээр үү яах уу ийх үү гэд цагдаад утах уу гэж асуусан гэсэн. Яагаад тэгж хэлсэн бэ гэхээр Cassie-гийн царайг нь ингээд сайн харсан чинь одоо нүд ам нь ингээд хөөхний яцаа болчихсон байсан гэсэн. Хөхөрчихсөн purple eye гэж бүр яг тодорхой хэлсэн заяа. Purple eye болчихсон байсан гэж хэлсэн. Тэгсэн чинь Cassie үгүй би зүгээр л явмаар байна. Зүгээр л эндээс явмаар байна гэж хэлсэн гэсэн. За тэгээд ингээд Cassie-тэй яриа зогсож исэн чинь Cassie-гийн машин нь pull up хийсэн гэж байгаа байхгүй юу? Том black SUV байсан гэсэн. За тэгээд тэр машин зогсоод дотроос нь жолооч нь гарч ирээ тэр хоёрлоо очоод тэгээд тэр жолооч нь тэр залуу руу харж агаад she said she wants to leave гэж хэлсэн мэлээ. Наад эмэгтэй чи явъя гэдэг юм биш өөрөө гэж хэлсэн. Тэгсэн чинь энэ залуу болохоор шууд тэр залуу руу харангуйтай би чамтай яриаг байна. Би энэ эмэгтэйтэй ярьж байна гэж хэлсэн юм байна лээ. За тэгэнгүүт Cassie машин руугаа явж ороод
Тэгээд яваад өгсөн гэж хэлсэн. За Cassie явсны дараа энэ залуу өөрийнхөө хамгаалалтын албаны бас нэг ажилтнтай ингээ хоёулаа буцаж зургадаар тохирлуугаараа дээрийгээ өрөөнд очиод ер нь сануулж хэлчихсэн гинэ. Та ер нь манай зорт бодолд ийм зүйл хийж болохгүй, өөр зочид энэгээр дүүрэн байгаа. Ийм одоо хэрүүл уруулыг одоо ингэж хийж болохгүй гэж сануулах гэж хотелийнхоо одоо policy rule-ыг одоо ингэж хэлэх гэж очисан юм байна лээ. Тэгээд ингээд дээрээ яриа зогсчихсэн чинь нөгөө залуу нь одоо хамт очсон одоо хотел хамт очсон одоо хамгаалалтын албаных нь залуу нь нэг юм утсаа барьсан байсан юм л да өөрийнхөө утсыг. Гэхдээ зүгээр ингээд ер нь гараараа амирх ингэж ярьдаггүй ингэнэ. Ингээд гараа оролцуулж ингэж ярьдаг хүн. Тэгээ уцаа ингээд барьсан байж таарж агаад ингээд яриадсэн гинэ. Тэгсэн чинь дэрий өөрийг нь record хийж ингэж бодоод өөрийг нь бичлэг аваад ингэж бодоод тэр залгшууд ингэж барьж аваад гарыг нь барьж аваад уцыг нь авцсан гэж байгаа байхгүй. Тэгвэл oh you recording me чи намайг одоо бичээд байгаа мó гэд ингээд дайраад унсан гэж аахгүй. Тэгэнгүүт нь энэ залуу яг дэрийг барьж аваад гарнаас нь барьж аваад гарыг нь одоо хананд түлхээд өөрийг нь ингээ ханд түлхсэн юм байна лээ. Яг тэгэнгүүтээ та юу яриад байгаа юм бэ те энэ хүн ерөөсөө юу байгаагүй байна. Бичлэг хийгээгүй байна. Та энэ уцыг шалгасан ч болно. Та ингээд хүнд гар дураараа хүрэх одоо ирэх байхгүй гэж хэлсэн юм байна лээ. За тэгээ ийм зүйл болсны дараа энэ залуу буцаад доошоо буугаад өөрийнхөө security base дээр office дээр очиод incident report бичсэн гэсэн. За тэгээ энэ дээр бас нэлийн асуудал болгож ирсэн заяа. Албаар defense талаас, дэргийн өмгөөлөгч нар талаас айгүй асуудал гаргаж ирэх гэж хичээсэн. Яг incident report гэдэг зүйл дээр. Incident report гэдэг нь болохоор яг тэр одоо үеэр юу болсон бэ гэдгийг ингэж тайлагнаж өөрийнхөө захирал руугаа явуулах хэрэгтэй байдаг юм байна. Хамгаалалтын албаныхаа захирал руу явуулах хэрэгтэй байдаг юм байна. Тэр нь бүр дүрм журам нь хамгаалалтын албаны хүний хувьд. За тэгээд энэ incident report тийм амар суртай юм одоо юм хүм бөглөгч юм уу те амар тийм суртай бичиг цаасан дээр ингээд бичдэггүй мэн зүгээр одоо өөрийнхөө director of security те өөрийнхөө захирал руугаа ингээд имэйл бичих хэрэгтэй гэдэг юм нэ. Имэйлийнхэн subject-нд нь болохоор одоо altercation on the 6th floor, incident on the 6th floor гэдэг юм уу тийм гарчигтай. За тэгээд яг body of the email те яг нэг имэйлийнх нь гол хэсэгт нь болохоор те яг юу болсныг зүгээр ингээд тайлбарлаж хэлсэн юм байна. За тэгсэн чи яг тэр захирал нь имэйлд нь хариу өгөөд за яг юу болсон тухай ингээд олж мэдхийн тулд юуг үзээ. Тэр одоо дүрсийг нь камерыг шалгаа гэж хэлсэн байна лээ. За яг тэгээ камерыг шалгаад юу болсныг харсан. Тэрнийхээ дараагаар дахиад 2 дахь репортоо бичсэн гэж байгаа байхгүй юу. А тэрэн дээр нь болохоор те арай жоохон дэлгэрэнгүй бичсэн гэсэн үг. Би ингээд дүрсийг үзсэн чинь тийм юм ингээд болсон байна лээ. Намайг очихоос өмнө ингээд те арай жоохон тийм дэлгэрэнгүй incident report бичсэн юм байна лээ. За тэгээ яг энэ үеэр шүү хурал дээр prosecutor нь яг энэ залуугийн хажууд очиод stand дээр очиод нэг юм flash drive тавьж байгаа байхгүй юу. Яг хажууд нь тавиад та надад flash drive-а таньж гинөө гэдгсэн аахгүй гэсэн чи таньж гин гэдгсэн. Би өчигдөр ингээд prosecutor өмгөөлөгчтэй нийлж агаад ингээд энэ юун дээрх flash drive доторх одоо бичлэгүүдийг үзсэн харсан гэж хэлсэн. Prosecutor нь асууж байгаа хгүй надад flash drive дотор чи ямар бичлэгүүд байгаа вэ гэсэн энэ залуу хариулахдаа 3 бичлэг байгаа гэж хэлсэн. Эхнийх нь бичлэг нь болохоор яг нэг elevator lobby-нд болсон үйл явдал одоо CNN-ийн цацсан бичлэг гэсэн бидний биддэг бичлэг заяа. За хоёр дахь бичлэг нь болохоор яг энэ залуу 6 дугаар давхарт гараад дараад нь болсон үйл явдлын бичлэг байгаа. 3 дахь бичлэг нь болохоор энэ залуу өөрийнхөө утсаар дараад нь одоо өөрийнхөө security base дээр очичоод одоо захирал нь үз гэж хэлсэн гэсэн шүү дээ. Нөө захирал нь наад бичлэгээ үзээд одоо тайлбарлаад явуулаад таа гэж хэлсэн гэдгсэн. Яг тэр бичлэгийг үзэж байхдаа өөрийнхөө утсаар ингэж дэлгэцнээс ингэж авсан бичлэг байгаа байхгүй юу. Тэгээ ийм 3 бичлэгийг энэ дотор flash drive дотор байсан юм лээ. Тэгээ бид нарт үзүүлээд одоо энэ залуугаар тайлбарлуулсан байгаа. Энэ бичлэгэн дээр юу гарч энэ бичлэгийг яаж нээж ингэ тайлбарлуулаад явсан. Тэгээ энэ 3 дахь бичлэгийг үзүүлж яхад одоо яг энэ залуугийн утсаараа ингэ бичлэг хийж байгаа бичлэгийг үзүүлж яхад энэ prosecutor нь асуусан байхгүй. Та яагаад энэ бичлэгийг хийх болсон бэ утсаараа гэд. Тэгсэн чинь би одоо дэрийтэй ингэж тааралдаа дэрий одоо ингээ хотелд ингээд хүн амтан зодоод ингээ байжсэн гэдгийг их нэртэй очиод хэлмээр байсан. Тэг ягаад гэвэл манай ихнэр одоо иймэрхүү pop culture юмд айгуу дуртай. Гэхдээ хэрэг би очиод ямар ч баталгаагүйгээр ингээд хэлсэн бол надад бараг итгэхгүй намайг худлаа ярьж ингэж бодох байсан. Тийм учраас их нэртэй ингээд баталгаа болгоод тэг би үнэхээр имийг харсан ийм зүйл манай хотелд болсон гэдгийг харуулах гад албаар ингээд одоо их нэртэй үзүүлэхийн тулд ингээд бичлэг хийсэн юм аа гэж хэлсэн байгаа. Тэгээ тэр бичлэгэн дээр айгуу инээдтэй заяа ингээд өөрийнхөө уцаар ингээд бичлэг хийж байгаа штэ. Тэгээ тэр үедээ ингээд тэр бичлэг нь орон ятай заяа дуу нь бас хураагдчихсан байгаа. Өөрийнхөө гутлыг харчаад
damn those shoes are hella shiny гэж байгаа байхгүй. Өөрийнхөө гутлыг ярьж байгаа. Йоо тэр гутлыг хараад ямар амар гялтгансан юм бэ гэж хэлсэн. Яг тэр дунд бас ингээд сонсогдсон байгаа. Айгүй инээдтэй тэрийг сонсож чад одоо шүүх хурлын тангим дотор байсан бүх хүмүүс болон overflow room дэсэн бүх хүмүүс амар инээсэн заяа. Тэгээ энэ залууч гэсэн өөрөө яг тэр stand дээр сууж байгаа штэ. Тэнгүүдээ ингээд гэл инээдэ барьж даал заяа тэгснэ. Yeah, that was me guys. На сонсож байгаа дуу болоо чинь би шүү, миний дуу хоолой шүү гэд хэлчихсэн. Тэгээ prosecutor нь асууж байгаа байхгүй юу? Одоо энэ хүү хотелийн CCTV footage-нуудыг ингээд хүмүүс татаж авч download хийж болох уу гэж асуусан. Тэгэхэд энэ залуу хариулж байгаа нь болно. Гэхдээ энэ хүү одоо footage-нуудыг ингээд татаж авахын тулд тусгай код хэрэгтэй байдаг. Тэгээ тэр кодыг бол би мэдэхгүй зөвхөн Director of Security буюу энэ залуугийн захирал нь мэднэ. Тэр кодыг түүнээс гадна энэхүү CCTV компаниг нь байршуулж өгсөн тэр одоо камерных нь компани тэр компани л мэднэ. Тэрнээс шууд ингэж одоо би болон бусад одоо security албаны ажилтнууд тэр кодыг мэддэггүй. Тийм учраас бид нэр хинж даунлоод хийж чадахгүй гэж хэлсэн байгаа. Тийм учраас даунлоод хийж чадахгүй учраас ингээд уцаараа бичлэг хийж их нэртэй харуулсан байгаа байхгүй. За тэгээ prosecutor нь бас асуусан байхгүй. Та надад уцаараа авсан бичлэгээ өөр хүмүүст үзүүлсэн үү? Эхнэрээсээ өөр хүмүүст гэж хэлсэн. Тэгсэн чинь өөрийнхөө нэг ажилтнандаа бас үзүүлсэн гэдгсэн. Ягаад гэвэл нэг 2-3 хоногийн дараа ажил руугаа яваад очсон. Тэгээд одоо хүмүүст ингээл ажлынхаа дагаал ярьсан байл та. Одоо яг тэр өдөр одоо security байгаагүй хийгээгүй ингээд залуучууд нь хурж ирэлдэг. Өөстөө би 2 хоногийн өмнө ийм болсон штэ дэрий ингээд тэгсэн миний тэрийг л ярьсан байлээ яриад тэнгүүд нөгөө нэг залуучууд нь одоо бас хамт ажиллаж байгаа хүмүүс нөө харъя л та тэр бичлэгийг нь харъя гэл тэгээд бичлэгийг нь харуулах гад яг тэр өдрийн бичлэгийг ингээд олох гэсэн чинь олдохгүй байсан гэж байгаа байхгүй. Тэр бичлэг нь ингээд бүр байхгүй байсан. За тэнгүүд яагаад байхгүй байгаа юм болоо. За би юу утсан дээрээ бичлэг авсан байгаа тэрийг харуулъя гэд утасныхаа бичлэгийг харуулсан байлаа. Тэгэхээр өөрийнхөө ажилчдаа бас харуулсан гэдгээ бас хэлсэн. Тэр аюу сонирхолтой байгааз манайхаа яагаад 2 хоногийн дараа яг тэр өдрийнхэн бичлэг нь алга болцсон бэ гэдг нь бас сонирхолтой. Тэ? За одоо тэгээд prosecutor нь энэ асуултуудаа асууж дуусчаад defense тал cross examination хийдэг байгаа. Эргүүлээд юмнууд одоо defense талаас дэрийн өмгөөлч нараас асуултууд асуулж эхэлж байгаа юм аа. За энэ залууг defense талаас хэн cross examination хийсэн бэ гэхээр Brian Steele манайха нөгөө Young Thug-ийн алдарт 4 сая долларын одоо 2-4 сая доллараар цалинжсан тэр мундаг одоо өмгөөлөгч cross examination хийсэн. Үнэхээр манайха гайхамшиг өмгөөлөгч гэдэг бол ийм л байх хэвээр бүр амар үнэхээр л үнэтэй өмгөөлөгчд нь бол харагдчихсэн заяа. Яг хэрхэн асуултууд асууж байгаа. Хизээч ямар ч тийм утгагүй асуулт хизээч асуухгүй заяа. Ямар асуултуудыг асууж байгаа, яаж асууж байгаа гэдэг нь айгүй сонирхолтой заяа. Тэг ингээл нэг асуултууд асуугаал энэ заяа. Тэг та нар ингээд анх ингээд асууж байхдаа ингээд яагаад энэ асуултыг асууж байгаа юм болоо гэж баг бодох үйс тийм асуултууд байдаг заяа. Гэхдээ ингээ асуугаал 3-4 дахь асуултан дээр нь яагаад асууж байгаа нь яг ойлгомжтой болж эхэлнэ. Яг тэр хүний үгийг мушгих үйл ажиллагаа хийж байгаа байхгүй. Тийм учраас ингээд 2-3 асуултууд асууж байгаа яг 4 дахь асуултан дээр нь мушгиж эхэлдэг заяа. Тэгэд үнэхээр мундаг байсан. За тэг ер нь бол ингээ ажиглаж болно. Prosecutor талаас ингээд энэ witnesses асуулт асууж байхад бол арай жоохон тийм те vibe нь арай өөр заяа. Тэгэл энэ залуу ч гэсэндээ тэр prosecutor талд ингээд хариулт өгж байхад бол арай жоохон тийм зөөлнөр хариулдаг ч юм уу те. Харин defense талаас Brian Steele энэ залуугаас ингээ асуултууд асуухад бол энэ залуугийн хариулж байгаа ч тэр те ер нь нэг жоохон хурц те арай жоохон тийм өөр vibe, өөр mood байсан. Бүр яалтчгүй харж болно. За Brian Steele ингээл энэ тухайн тэ яг инцидентийн тухайн ярьж эхлэв. Та ингээд 2 incident report бичсэн гэсэн тэ гэл асууж авах гэж тийм. Гэл тэгсэн чинь эхнийхээ удаа incident report бичихтэй бол тэр камерын дээр болсон үйл явдлыг хараагүй юм байна тийм үү? Гэл тэгсэн чинь тийм. Гэл тэгсэн чинь хоёр дахь удаага бичихтэй болохоор дүрсээ харчгаад бичсэн байна тийм үү? Тий. Та тэгэхээр одоо ийм хамгаалалтын албанд ингээд нэлээд олон ажилласан учраас incident report-уудыг ер нь данаа бичдэг байсан байх тийм үү гэсэн чи тий. Би ер нь ингээд банк бичдэг гэж хэлсэн. Incident report гэж ер нь яг юу юм гэдэг гэсэн чинь ер нь ингээд янз бүрийн юм болох юм бол тэрийг ингэж тайлбарлах 5Ws гэсэн заяа. 5Ws гэдэг нь болохоор who, what, when, where, why. Тэ хин хаана юуг яаж хизээ гэдтэй ер нь одоо яг 5W гэсэн тийм
одоо асуултуудад хариулах хэрэгтэй гэдэг ингээд тэр incident report-нд тийм. За тэгсэн чинь Brian Steele тэгэхээр та одоо ингээд зөндөө болгоодаа incident report биччихсэн юм чинь ер нь гарччихсан байх та тийм ингээд бүр мэржлийн болчихсон байх та тийм incident report бичгтэй гэлтгсэн чинь тийм гэлтгэж байгаа хгүй. За тэгснээр Brian Steele ингэж аахгүй. За та сая ингээд prosecutor талд ингээд хариулт өгж байхдаа та 6 дугаар давхарт ингээд гараад дэрийг олж харсан. Тэгээ дэрээ суучаад тань руу амар тийм devilish stare тэ амар тийм чөтгөрлөг хараад байжсэн гэж хэлсэн. Тэг хэдүүлээ таны репортыг уншил та. 2 репорт хийсэн. 2 репортын чинь хуулийн дээр нь ерөөсөж devilish stare, devilish look гэдэг үг байхгүй. Та хэрэг үнэхээр тийм дээрээ танд тийм devilish look, devilish stare өгчсэн бол яагаад тэрийг энэ 2 репортонд оруулаагүй юм бэ гэж асууж байгаа байхгүй юу. За тэгсэн чинь энэ залуу because that was my opinion гэж хэлж байгаа байхгүй юу. Яг бол тэр чинь зүгээр миний үзэл бодол байсан. Миний зүгээр одоо мэдэрсэн зүйл. Гэсэн чинь та тэгвэл тэ мэдэрсэн зүйлээ яагаад энэ дотор репортын дотор оруулж болоогүй гэсэн чинь because that was my opinion. Яг бол тэр чинь миний зүгээр мэдэрсэн зүйл байсан болохоор ерөөсөө энэ одоо үйл явдалтай хамааралгүй яг тэр зодоонтой одоо altercationтэй хамааралгүй учраас би репортонд оруулах шаардлагагүй зүгээр би хэрхэн яаж мэдэрсэн бэ юуг ажигласан бэ гэдэг миний үзэл бодол байсан. Тэгэхээр тэрийг оруулах шаардлагагүй байсан гэж амар хариулж байгаа байхгүй энэ залуу. За тэгснэ дахиад Brian Steele асууж байгаа юм. Та ингээд бас хэлэхдээ ингээд Cassie-гийн араас очиод яг Vela тэр хэсэгт ингээд очиод харсан чинь Cassie-гийн ингээд нүдний хөрчихсөн байсан purple eyes гэж хэлсэн. Тэг яг тэр чинь ингээд incident report-нд чинь бас байхгүй байгаа. Ерөөсөө тийм хөрчихсөн нүдтэй байсан гэсэн юм огтхонч байхгүй наа. Альч репортонд ч гэсэн. Тэгсэн чинь энэ залуу because that wasn't really important те яг над хөхрөлт чинь бол миний witness хийсэн те яг одоо 6 дахь давхарт очиход ингээд дэрий ингээд яг үнэхээр касыг зодж байгаад те тэрнийх нь одоо үндсэн дээр хэрэг хөхрөлт үүссэн бол би тэрийг бичих байсан. Гэхдээ над тэ хөхөрцөн нүд нь болохоор миний ажигласан миний witness хийсэн зүйл биш бас тэр нөгөө нэг altercation incident-ээс нь болж үүссэн зүйл биш учраас би бичих шаардлагагүй. Ер нь incident report гэдэг чинь маш тийм товч тодорхой. Яг юу болсон? Яг юуг энэ хамгаалагч залуу ингээд олж харсан гэдгийг л бичих ёстой. Тэрнээс шууд ингээд янз бүрийн тийм дэлгэрэнгүй юм бичээд ах шаардлагагүй гэж энэ залуу хэлсэн. За тэгээ Brian Steele таасаж байгаа хгүй. Та ингээд энэ prosecutor хэлэхдээ дэрийг касет хандаад чи явахгүй шүү гэж сөрдүүлэх маягтай ингэж хэлсэн гэсэн. Тэгээ ягаад тэрийг бас report-нд оруулаагүй юм бэ? гэж хэлж байгаа хгүй. Тэгсэн чинь энэ залуу дахиад because that was not important тийм оруулаад ах шаардлагатай тийм дэлгэрэнгүй мэдээл байгаагүй, тийм сүртэй мэдээл байгаагүй учраас би оруулаагүй. Хэрвээ би ингээ бүх зүйлийг ингээ оруулаад ах юм бол тэр incident report чинь мангар урт юм болно үстэй гэж хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь Brian Steele цаашаа үргэлжлүүлээд сони ма та дэрий Cassie-г одоо явуулахгүй гэж хэлсэн тэр зүйлийг ингээ өөрийнхөө report-нд оруулаагүй байж ич яг эсрэг зүйлийг ингээ биччихсэн байж тээ. Би танд одоо уншиж өгье гэж байгаа байхгүй. Mr. Combs told her to leave and she did just that гэж аахгүй. Ноён Combs тэр эмэгтэйд одоо яв гэж хэлсэн. Эндээс яв гэж хэлсэн. Тэгсэн чинь Cassie явсан гэж оруулсан байна. Тэгээ та яагаад ийм эсрэг зүйлийг оруулсан бэ? Тэгвэл таны репортны чинь дагуу бол харин ч дэрий Cassie-г битгий яв чи явахгүй шүү гэж хэлээгүй харин ч чи яваа гэж хөөсөн юм биш үү? Та тэгвэл яагаад тэрийг оруулсан мөртлөө тэр одоо дэрий одоо Cassie-г битгий одоо чи явахгүй шүү гэж хэлснийг оруулаагүй юм бэ. Тэгвэл тэр чинь бас адилхан л хамааралгүй одоо зүйл биш юм шүү гэдэг жаахгүй. Тэгсэн чинь энэ зал хариулахтай бол үгүй би зүгээр энэ зүйл энэ altercation яаж хэрхэн дууссан бэ гэдгийг харуулахыг хүссэн. Тэгээ тийм учраас одоо энэ эрэгтэй за чи одоо яв гэж хэлсэн болохоор ингээ Cassie яваад өгсөн гэдгийг одоо хэрхэн энэ үйл явдал дууссан бэ гэдгийг тайлбарлахыг хүссэн. Тийм учраас наадах чинь хэрэгтэй information байсан болохоор би тэрийг оруулсан юм аа. Харин тэр нөгөө нэг дэрий Cassie хандаад чи явахгүй шүү гэж хэлж байгаа нь бол ерөөсөө нэг энэ асуудалтай холбоотой нэг сүртэй чухал мэдээлэл биш байсан учраас би оруулаагүй маа гэж хэлсэн ба. За цаашаагаа өргөжлүүлээд одоо энэ айгуу зэвүүн заяа манайхаа. Brian Steele асууж байгаа. Та хэлэхдээ дэрий таныг бүр ингэж дахиж дуудаад хөөе наашаа хүрээд ирээ гэж асууж агаад бүр өрөөний хуурд авчирж агаад танд ийм зузаан бодолтой мөнгө одоо таныг дугаа байлгах гад энэ асуудлын тухай битгий яриараа гэж танд хахуул өгөх гээд мөнгө өгсөн гэсэн чинь тийм би хахуул байна гэж бодсон. Гэсэн чинь тийм үү та хахуул байна гэж бодсон юм уу? Гэсэн чинь тийм
Угаасаа өөр яаж хүлээж авах юм хэлэхдээ take care of the situation гэж хэлсэн. Тэгэхээр би өөр юу гэж хүлээж авах вэ? Тийм их мөнгөийг өгж авахд гэж хэлсэн. За тэгсэн чинь өөр юм асуух явж байхгүй. Окей гэл тэгснэ. Та ингээд 6 дахь давхартыг ингээд гараад ирсэн чинь дэрий ингээд буудан дээр суучсан slouch down болчихсон байсан гэсэнтэй гэл тэгсэн чи тийм гэл тэгсэн чи дэрий ямар хувцас өмсчихсэн байсан бэ гэж асууж байгаа байхгүй. Намайг очоод ингээд зөвхөн bath towel тэ ингээд бааны алчуур бүслэгээр уучсан. Тэгээд амьстай зогсож исэн гэл тэгсэн чи ойлголоо гэл тэгж байгаа байхгүй. Тэгснэ тэгээ та дээрэд хэлсэн гэсэн те яг энэ таны сүйтгэсэн зүйлүүд чинь тэр damage нь одоо таны өрөөнд чинь ингээд bill хийгдэх болно тий та ингээд энэ damage-нда мөнгө төлөх ёстой гэж хэлсэн гэсэн тий гэдгсэн чинь тий гэдэг жаахгүй гэсэн чинь тэгэд ингээд дэрээ өрөөлөгөө явж орсон гэсэн тий өрөөлөгөө явж ороод түүнийхээ өрөөлөгөө орсныхоо дараагаар таныг дуудаад нааша хүрээд ирээ гэд мөнгө өгсөн гэсэн тий гэдгсэн чинь тийм ээ би тэрийг хэлсэн штэ гэлдэг жаахгүй гэсэн чинь тэгвэл та яагаад тэр мөнгийг хахуул гэж бодсон бэ? Яагаад тэр мөнгө чинь таны тэр яриадсан те та энэ damage хийсэн зүйлдээ мөнгө төлөх ёстой шүү гэж хэлсний дараа ингээд өрөөрөөгөө очиод мөнгө аваад өгж байгаа нь тэр damage-нд чинь те тэр өөрийнхөө хотелынхаа яг тэр elevator lobby-нд ингээд цэцэг аваад одоо цэцэг баартай цэцэг аваад барыг чи эвдэлсэн байгаа. Яагаад тэр damage-нд чинь зориулж одоо тэр төлбөрийг одоо нөхөн барагдуулах гад те өгж байгаа мөнгө та бодоогүй юм бэ? Гэлтэж аахгүй тэгэхээр яагаад гэвэл бид нар одоо те ийм damage энэ яасан төлбөрийн нэхэмжлэлийг ингэж кэшаар бид нар хизэж бэлэн мөнгө ингэж хүлээж авдаггүй манай зарчим бодол те зөвхөн ингээд өөрөөнийх нь тооцоонд нэмэгддэг. It's only built to their room гэж хэлж байгаа хгүй. Тэгсэн чинь гэтээ та бодож үзсэнгүй юу? Та ингээд энэ дэрийг шалдан одоо зөвхөн алчуур унжуулчихсан те ингээд сууж яхад өрөөнөөсөө гараад ингээд сууж яхад та энэ дээрэд хандаж хэлсэн гэсэн те та энэ өөрийнхөө damage хийсэн зүйлдээ төлбөр төлөх ёстой шүү тооцоог нь хийх ёстой шүү гэж хэлсэн гэсэн. Гэхдээ дээрэд тэрийг сонсцоход өөрт нь мөнгө байхгүй ягаад гэвэл өөрөө тэр мөнгийг хаана хийх юм бэ те шалан зогсож байгаа хүн мөнгө байх боломжгүй тэгэнгүүт таныг тооцоо хийх ёстой шүү гэдгийг сонсонгуудаа өрөөрөөгөө явж очиод танд мөнгө аваад өгч байгаа юм шүү тэр тооцоог чинь барагдуулах гээд та тэрийг яагаад bribe гэж бодсон яагаад хахуул гэж бодсон гэд амар та нар харж байна миний бүр одоо яг жинхнээсээ тэрийг би анх сонсож байхдаа бүр амар ингээд гэжсэн зэ би одоо ч гэсэн ярьж хаад зүгээр миний goosebumps болж энэ шар ус босч байна амар эргүүлж байгаа зингээд иймэрхүү асуулт явж байгаад яг яаж мушгиж байгаагаа та нар ингээд харж байгаааз үнэхээр гайхалтай. За тэрийг ингээд хэлэнгүүд яг энэ зүйлийг хэлэнгүүд тэр шүүхийн одоо яг шүүхийн танхимс дээр байгаа хүмүүс биш заяа. Надтай хамт тэр overflowed rooms дээр сууж байгаа бүх хүмүүс гэлтэж байгаа юм чи damn гэлтэж байгаа юм чи. Тэгээ тэр залуу бол тэгээ үгүй би зүгээр л bribe гэж бодсон. Яг бол манай хотел ерөөсөө ийм damage энтрийн төлбөрийг хийгээд хүнээс cash авдаггүй, бэлэн мөнгө авдаггүй зөвхөн өрөөлөн тооцоо нь ингээ очдог гэж хэлсэн. За тэгээд Brian Steele асууж байгаа байхгүй. Та ингээд өрөөрөө шаагаад ингээ харсан чинь одоо залуу нэг өөр залуу сууж исэн гэсэн те орон дээр гэлтэж авахгүй гэсэн чинь тий гэдгсэн чинь та тэгээд энэ incident report-д яага бичээгүй энэ тэр залууг гэдгсэн авахгүй гэсэн чинь яагаад гэвэл тэр залуу ерөөсөө тэр altercation тэр incident-д оролцоогүй одоо хэрэг тэр залуу ингээд надтай юм яриад ч юм уу эсвэл тэр нөө зодоонд ч юм уу хэрүүлт ч юм уу оролцсон бол би тэр залууг дөрдөх байсан. Гэтэл тэр залуу бол зүгээр л дув дугуй хинтээ ч юуж ярихгүй ингээд өрөөнд сууж байгаа хүнийг би incident report-ндаа оруулах шаардлагагүй гэж хэлсэн. За тэгэнгүүт энэ залуу асууж байхгүй. Та энэ над зарчмуудаа зөндөө олон жил ажилласан байсан юм чи ер нь өрөөний layout-уудыг аягүй сайн мэдэх байхтай гэлтгсэн аахгүй чинь бүгдийг нь бишлээ гэхдээ ер нь хайлт мэднэ гэдгийгс аахгүй. Тэгсэн чинь та энэ дэргийн одоо буусан яг тэр өрөө нь яг 605 дугаартай өрөө нь presidential suite гэдгийг мэдсэн үү гэж хэлж байгаа. Ерөнхийлөгч одоо suite гэж байдаг шүү дээ. Хамгийн одоо тансаг өрөө гэсэн үг. Тэгсэн чинь мдээгүй гэж хэлж байгаа. Тэгсэн чинь та яагаад мдээгүй юм гэдгээс аахгүй. Тэгсэн чинь 6 дугаар давхурт булангийн өрөөг presidential suite байна гэж юу? No гэж хэлсэн заяа. Одоо presidential suite нь хэрэг байсан бол айгүй тийм дээшээгээ давхарт нь ер нь ихэнхдээ байдаг шүү дээ хотелууд те хамгийн дээдлийнхэн давхарт нь ч юм уу хамгийн одоо том өрөөнд байдаг. Тэгсэн чинь дэрийн байсан өрөө болохоор 605 дугаартай хамгийн булангийн өрөө байсан гэж аахгүй. Тэгсэн чинь 6 дугаар давхарт булангийн өрөө presidential suite байна гэдгийг би мэдэх ёстой юм уу?
No. Гэ инээж байгаа байхгүй инээсэн. Тэгсэн чинь Brian Steele хэлж байгаа. Presidential suite байсан. Тэгээд явж оронгууд living room байгаа. Одоо тусдаа өрөө. Тэгээ энэ presidential suite гэж угаасаа 2 3 өрөө байгаа штэ зочд буудлынх нь өрөө мөртлөө. Тэгээд явж оронгууд living room одоо зочны өрөө ч юм уу том өрөө нь. За тэгээ цаашаага явангууд одоо юу байдгийг гинэ унтлагынх нь өрөө нь bedroom нэдэг. Тийм байхад те хаалгаар оронгууд том өрөө тэр living room нь байдаг байтал та яаж одоо тэр extra guy гэдэг байгаа те тэр өөр бас нэг эрэгтэй залуу ингээд орон дээр сууж исэн гэдэг. Та яаж тэр залууг орон дээр суухыг харж чадсан юм бэ? Та хэлэхтэй болохоор бүр ингэж өрөөрөө явж ороогүй. Зүгээр ингээ хаалганых нь юунд ингээ ороод шаасан гэдтэй. Тэгээ шагаахад яаж тэр цаатлынх нь одоо унтлагынх нь өрөө нь харагдах юм бэ? Та яаж тэр залууг орон дээр сууж байгааг харсан байх юм бэ гэж асууж байхгүй. Тэгсэн чинь би унтлагын өрөөнд байсан гэж огтхон ч хэлээгүй зүгээр орон дээр суучсан байсан гэж хэлсэн. Тэгээд living roomд байдаг тэр том өрөөнд нь байдаг нэг тийм couch гэдэг юм байна л да. Тэр нь pull out couch. Нэг одоо бууданг татдаг буудан байдаг штэ. Татаад ингээ ор олгож болдог. Тийм буудан байсан. Тэрийг ингээ pull out хийчихсэн байсан. Ор болгочихсан байсан. Тэрний үзүр дээр одоо хөлнийхэн тэнд сууж исэн. Тийм болохоор би хэлсэн. Тэгэж би ерөөсөө унтлагын өрөөнд байсан хүнийг харсан гэж огтхон ч хэлээгүй гэж одоо энэ залуу testify хийсэн ба. За тэгсэн чинь Brian Steele ингээл асууж байгаа байхгүй. Та ингээд дахиж явж очиод өөрийнхөө ажилтнтайгаа явж очиод ингээд дэрийг шууд ингээд гарнаас нь барьж аваад ингээд хаананд түлхсэн гэж хэлсэн те. Ингээд хаананд ингээд боогод зогссон гэж хэлсэн. Та ингээд наадах чи аюу амар aggressive сонсогдож штэ. Та Mr. Combs-ийг те бүр ингээд hurt хийж болох байсан. Тэгээ you could have injured him гэж аахгүй. Та ингээд дэрээд тийм үйлдэл хийснээрээ ингээд бүр гэмтэл үлдээж болох байсан биш үү? Гэсэн чинь no, shoving him to the wall, he could have gotten injured. No гэлж байгаа хгүй. Зүгээр ингээд тэ зөөлхөн ингээд өөрийг нь барьж аваад хананд ингээд наалдуулаад зогслоо гэд хүн тэндээс ингээд гэмтэл авах боломжгүй no гэ инээж байгаа хгүй энэ залуу. I wasn't aggressive. Тэгээ би ерөөсөө тийм амараар ингэж барьж аваад ханд ингэ shove энэ хийсэн юм байхгүй зүгээр одоо миний ажилтны уцыг нь булааж аваад ингэ гарнаас нь барьсан тохиолдолд би хариу үйлдэл үзүүлээд өөрийг нь барьж аваад хананд түлхээд ингэ зогссон гэдэг сахгүйсэн чинь та хананд түлхээд зогссон гэж энэ хаан одоо таны гар чинь хаан Mr. Combs яг биеийнх нь хаан байсан бэ гэж аахгүй гэсэн чинь цээжин дээр гэсэн чинь хоолой нэр нь байгаагүй хүзэн дээр нь байгаагүй гэлсэн чи үгүй гэлсэн чи chest дээр гэсэн чи амьсгалахад хэцүү байсан байх та гэл асууж байгаа гэсэн чи no because it wasn't on his neck it was on his chest гэж байгаа байхгүй амьсгалахад хэцүү байгаагүй ягаад гэвэл би хүзүүн дээр нь гараа тавиагүй байсан цээжин дээр нь ингэж түлхсэн байсан гэл гэж байгаа байхгүй тэмүүдээ Brian Steele хэлж байгаа байхгүй та энэ хоёр report-н дээр хоёр алин дээр нь ч энэ дэрийг хан руу ингэж түлхэж shove хийсэн гэдгээ бичээгүй байсан та зүгээр л би тэр залуугийн дэрийн гарыг нь барьсан I grabbed his hand гэж бичсэн байсан. Та яагаад тэр өөрөө ингээд ханд түлхээ зогсноо хэлээгүй гэсэн чинь that wasn't important. Тэ би ингээд манай ажилтны одоо уцыг нь авах гэж байхад нь би өөрийнхөө гарыг нь барьсан гэдгээ хэлсэн. Тэр яг shove хийсэн нь бол important биш байсан учраас би оруулаагүй гэж хэлсэн. За тэгээд энэ залуу өөрийнхөө уцаар тэр бичлэгийг ингээд бичлэг хийгээд их нартаа үзүүлсэн, ажилчдаа үзүүлсэн энэ гэдэг нь ярьж байгаа хгүй. Тэнгүүтээ танаатаа ингээд unprofessional гэж бодохгүй байна уу те? Одоо мэржлийн одоо хүний хийгээд ах те одоо тийм бүдүүлэг зүйл гэж бодохгүй байна уу unprofessional гэж бодохгүй байна уу гэсэн чинь хариулах одоо учир нь алдаагүй мэдгүй зүгээр би тэгээд яачсан тэгээд наадах чинь бол гэмт хэрэг биш те ингээд үзүүлэх нь ингээд тийм юм хийсэн тэгээд ингээд ер нь энэ хүү cross examination дууссан байгаа энэ залуу одоо гэрчийн стентнес буусан байгаа. За энэ бол тэгэд эхний гэрчийн мэдүүлэг байлаа. Israel Flores гэдэг залуугийн мэдүүлэг байлаа. Зун цаг гойхондоо зугаатай бүгдээрээ чиг шиг нэр ийм дуу байдаг үлээ би зүгээр өөрөө зохиогоод байна. Ямар ч юм дуу толгойд ороод ирлээ. За тэр яхан манайхаа 100 цаг үнэхээр хаяанд ирлээ. Би бол үнэхээр амар догдолж гин. Та нар маань ч гэсэндээ тогтлоод те нэмгэн нойтон хувцаа ингээ бэлдээд сууж байгаа байх гэж бодож байна. За тэгээ 100 цаг ирэхлээр бид нар юу хийдэг вүлээ? Ялангуяа манай Монголд те сайхан гоё хөдөө гадаа зугаалгаар явж те найзуудтайгаа нийлж гоё тэгэж hang out хийж camping энэ төр хийдэг штэ те. За зуны халуун өдрүүдэд найз нөхөдтэйгөө гэр бүлийнхэнтэйгээ
хамаатан садантайгаа ажлынхантайгаа гэдэг хинтэл бол хинтээ сайхан ингээд хөдөө гадаа гараад аял зугаалгаар яваад кемпинг хийж байхдаа авч явахад хамгийн зохицолтой уух юм бол яалтчгүй Prosecco, Champagne, Cava төрлийн ийм гоё bubbleтай хүтэн уух юм байгаа. За миний танарт санал болгож байгаа чанартай, амттай олон улсад танигдсан олон жилийн түүхтэй брэнд бол Freshnet. Freshnet нь Испани улсын ориглон дарс байгаа. За тэгээд ориглон дарсын Cava төрөл дотроо Freshnet нь номер 1-т дэлхийд ордог. За тэгээд жилд дунджаар 100 сая bottle зарагддаг гэсэн ийм тооцоотой байдаг. Prosecco, Champagne-ыг бол угаасаа хөргөж буюу 6-аас 9 градусын хэмтэй уух нь бол хамгийн тохиромжтой байдаг. Тийм учраас зуны улиралд бол хамгийн тохиромжтой уух юм гэсэн үг. Түүнээс гадна манайхан Freshnet branded alcohol free option-ууд буюу алкогольгүй Prosecco, Champagne-ууд бас байдаг байгаа. Тэгэхээр та бүхэн маань хэрвээ аял цугаалгаар явахдаа алкогол хэрэглэмээргүй байгаа бол alcohol free ийм option-уудыг нь аваад явж болох нэ. За World Wine Company маань Freshnet brand-ийг аль бие ёсоор оруулж ирж худалдаалдаг байгаа. Тэгэхээр та бүхэн маань Freshnet-ийг авч хэрэглэмээр байгаа бол аял цугаалгаар явахдаа авч явмаар байгаа бол World Wine CGM гэж онлайнаар ороод захиалгаа өгөөд хүссэн газараа хөргүүлээд авах боломжтой. Аль эсвэл та өөрт ойрхон байрлах World Wine дэлгүүрийн салбаруудаас очоод худалдан авалтаа хийх бас боломжтой. Түүнээс гадна том сүлжээ дэлгүүрүүдээр ч гэсэндээ Freshnet зарагдаж байгаа шүү. За тэгээд Freshnet-ээ угаад 100-ыг 100-аатай өнгөрүүлцгээе. Freshnet, cheers to life. За одоо тэгээ хэдүүлээ эхний шүүх хурлын өдрийн 2 дугаар гэрч буюу эрэгтэй биеийн үнэлэгч Daniel Phillips-ийн тухай ярилцгаая. За энэ залуугийн нэрийг Daniel Phillips гэдэг. Тэгээ та нартай describe хийгээд хэлэх юм бол хар залуу байгаа аахгүй. Тэгээд бас л нэлээд muscular, бас нэлээд бас жоохон булчин шүрмэстэй тийм залуу байсан. Тэгээд өндрийн хувьд гэх юм бол одоо нэг өмнөх залуугаас тийм амар өндөр биш, нэг ойролцоогоор 5-7 молоо 5-6 5-7 хавцаа байсан. Тэгээ би тэрийг одоо сантиметраар энд оруулчихаа заяа. За тэгээд энэ залуу ингээд нэг тийм сүйт өмсчихсэн байсан. Ер нь хоёулаа сүйт өмсчихсэн байсан. Хоёр гэрч хоёулаа ингээд шүүхийг хүндлээд сүйт өмсчихсэн байсан. Хослол те. За тэгээд энэ залуу болохоор ингээд юу халзан юм байна лээ. Тийм bold guy байсан. За энэ залуу болохоор ингээд Нью-Йоркт амьдардаг хүн байгаа. Тэгээ Нью-Йоркт бас зүйлийн тухай ярьж байгаа байхгүй. 2012-2013 оны үеэр нэг тийм male review show гэж байгаа байхгүй. Тийм гоё үгээр хэлчихсэн байгаа заяа ингээд эрэгтэйчүүдийн зүрийн тийм шоу маа гэсэн одоо утгатаагаар орчуулагдаж байгаа. Зүгээр юу ойлгох юм бол заяа зүгээр муу үгээр шууд хэлчих юм бол одоо striptease гэсэн үг заяа одоо stripper suit гэсэн үг. Эрэгтэй stripper suit. Окей. Тайчигч нар. За тэгээд team компанид ажилладаг байсан. Гэхдээ энэ залуу болохоор өөрөө яг team тайчигч залуу бол байгаагүй. Энэ залуу болохоор менежер нь байсан юм байна лээ. Тэр компани менежер. За гэхдээ энэ залуу хэлж байгаа хгүй хэдийгээр өөрөө яг энэ бүжигч нь байгаагүй те яг өөрөө бол аль бие ёсоор менежер нь байсан боловч хэрөө бүжигчд дутаад энийг шүн ч юм уу те амар их ингээд customer-суудтай болоод client-суудтай болоод хэрөө хүмүүн бүжигчт нь хүрэлцэхгүй байх тохиолдолд бол ямар нэг бүжигчнээ ингээ орлоод очиж өөрөө бас ингээ бүжиглдэг байсан. Гэхдээ ер нь бол өөрийнх нь ажил нь бол тэгж бүжиглэх ажил байгаагүй. Зүгээр менеж хийх ажил нь байсан гэж хэлж байсан. За тэгсэн чинь нэг орой босс нь одоо энэ залуу руу залгаад нэг эмэгтэй тэдний компани руу залгаад ингээд бүр тусгаалan хийсэн юм байлээ. Хар арьстай эрэгтэй бүжигчнийг хөлсөлж авмаар байна өнөөдөр шүн те. Яагаад гэвэл bachelorette party болж байгаа гэж хэлсэн юм байна л одоо хүн эмэгтэйчүүд одоо гэрлэхээсээ өмнө яг нэг хамгийн сүүлийн шүн гээл те ганц би яв хамгийн сүүлийн шүн гээл нэг найзуудтайгаа нэг тийм парти хийдэг штэ те. Тэгээд тийм партинд ингэж зориулаад одоо тийм эрэгтэй хар бүжигчнийг авмаар байна гэж хэлсэн юм лээ. За тэгсэн чинь яг тэр шүн нь ямар ч тийм хар арьстай бүжигчт нь бүгдээрээ байхгүй одоо аль үшний нэг захиалга авагдчихсан байсан болохоор өөр хүн байхгүй тэнгуут нь босс нь залгаад за чи оронд нь яваад өгчгөө гэж хэлсэн юм лээ. За тэгээд энэ залуу явж очлоо. За тэгээд буудлын болсон гэж аахгүй Gramercy Hotel гэдэг Нью-Йоркт байрлаж байгаа тэр хотел. За тэгээд тэр хотел руу ингээд яваад орсон чинь одоо хаалгааг нь тохирсон чинь Cassie онгойлгосон гэж аахгүй эмэгтэй хүн онгойлгосон гэж хэлсэн. Тэгээд гэхдээ анх өөрөө очихтой болохоор Cassie-г харчаад таниагүй, Cassie гэдэг хүнийг мэддэггүй байсан гэж хэлсэн. За тэгчгээд яг ингээд хаалгааг нь онгойлгосон чинь Cassie онгойлгож өгөөд тэг ингээд яваад орсон чинь Cassie
ганцаараа байсан гинэ тэг жоохон гайхажсэн гэжсэн. Ягаад гэвэл энэ чинь bachelorette party байх хэрэгтэй байсан шүү дээ. Тэг ингээд сүт бүсгүүчүүдийн тэг ганц бие хүмүүсийн одоо иймэрхүү том party байх гэж утсан чинь ганцхан эмэгтэй хүн байсан гэсэн. За тэгээд ингээд Cassie хэлсэн байна л да энэ залууд би ингээ ганцаараа байгаа. Тэгээд чи арай өөр юмэг төсөөлжсэн байхаа. Тэгээд ингээ party төсөөлжсэн байх. Би ганцаараа байгаа зүгээр үү гэж асуусан байлээ. Тэгсэн чинь энэ залуу зүгээр гэж хэлсэн байл та. Тэгээд Cassie ингээ хэлсэн байл да ингээ оруулж ирчгээд чи ингээ арай жоохон өөр зүйлтэй одоо bachelorette party төсөөлжсэн байх. Гэхдээ bachelorette party биш энэ бол миний birthday party, миний төрсөн өдрийн party. Тэгээд би нөхөртөө байгаа. Манай нөхөр надад зориулаад нэг тийм surprise барих гад би тэр нэг арай жоохон өөр зүйлийг туршиж үзэх гэсэн юм гэж тэгж хэлсэн байна лээ. Тэгэнгүүтээ танай босстой чи би ингээ ярьсан. Тэгсэн чинь босс чинь чамайг ирэхэд $200 чамд өгөх ёстой гэж хэлсэн гэж тэгсэн байна. Тэгэнгүүтээ ингээ Cassie гартаа мөнгө өрчихсэн байсан. Тэрийг ингээ энэ залууд өгсөн байна. Тэр нь болохоор $200 байгаагүй манайхаа. Маш их хэмжээний бүр юм stack of money гэж аахгүй бүр ив зузаан мөнгийг өгсөн гэсэн. Тэр нь болохоор $4,000 байсан. $4,000-ыг Cassie энэ залууд өгсөн юм байна лээ. Cassie мөнгө өгснөөхөө дараагаар тэгээд энэ арай жоохон өөр зүйл байх болно. Тэгээд энэ baby oil банга baby oil харуулсан гэж аахгүй юу. Нөгөө baby oil-ыг харуулангуудаа энэ baby oil-оор надад миний биед массаж хийж өгөхийг хүсэж байна. Тэгээд ингээд намайг миний биед ингээд түрхээд массаж хийгээд тэгээд хэрв чи одоо тухтай байх юм бол цаашаагаа өргөжлүүлээд өөр зүйл хийж болно. Гэтэ хэрв чи тухтай байх юм бол шүү дээ if you're comfortable with it хэрв чи зүгээр гэж бодож ивэл цаашаагаа илүү өөр зүйлүүд хийж болно. Чи зөвшөөрөх үү гэж асуусан байна. Тэгэнгүүт нь энэ залуу угаасаа $4,000 авчихсан. Тим их мөнгө авчихсан байгаа болохоор yes that's fine гэж хэлсэн байна. За энэ үед тэгээд Cassie болохоор хаалгаа онгойлгохтол амар тийм sexy lingerie дотор хувцас өмсчихсэн байсан. Тийм зузаан platform heels өмсчихсэн байсан гэдгийг хэлсэн. За тэгээд бас Cassie ингэж хэлсэн гэсэн энэ залууд don't worry битгий санаа зовоо миний нөхөр гей бишээ, ижил хүссэн бишээ тэгэхээр чамайг оролдохгүй гэж хэлсэн байлээ. Тэгсэн чинь энэ залуу хэлж байгаа байхгүй одоо prosecutor би тэрийг сонсоод ингээд relieved болсон. Яагадгүй би гей биш болохоор тийм юм дуртай биш болохоор би айгу relieved болсон гэдгийг хэлсэн. Одоо санаа нь амарсан гэх юм уу те. За тэгээд ингээд энэ залуу окей гэд зөвшөөрөөд мөнгийг нь авсны дараагаар Cassie бас хэлсэн гэсэн энэ зүйлийг ингээд дуусны дараа би чамд ингээд tip гарын мөнгө өгнө гэж бас хэлсэн байна лээ. За тэгээд энэ залууг зөвшөөрөнгөд Cassie яг тэр үүднийхээ хэсгээс коридор хэсгээс ингээд аваад энэ залууг main living room дээр хамгийн одоо гол тэр зочныхоо өрөө ч юм уу одоо том өрөө ч юм уу те тэр одоо өрөөндөө явж орсон гэсэн. Яваад орсон чинь бууланд сандал дээр эрэгтэй хүн сууж исэн. Тэр эрэгтэй хүн юу өмсчихсэн байсан бэ гэхээр цагаан өнгийн bathrobe халаад одоо зочд буудлын халаад байдаг штэ цагаан өнгөтэй. Тим халаад өмсөнгүүтээ baseball cap гэж байгаа хгүй одоо сарвчтай малгай өмсөөд тэгээд bandana зүгчсэн байсан зав ийм нүрээрээ халахалдаг нэг тийм алчуур байдаг штэ bandana. Тэр bandanаг зүгээд бүр ингээд эндээс ахуулаад ингээд зүгчсэн байсан гэсэн аахгүй одоо cover хийчихсэн. Тэгэхээр зөвхөн нүдийг нь л харж болно. Тэгээд нүдийг нь ч сайн харж болохгүй яад бол малгай өмсчихсэн байгаа болохоор. За тэгээд тийм учраас огтхонч дэрийг анх таниагүй гэж хэлсэн prosecutor нь асуусан байхгүй. Та явж ороод ингээд юг одоо таньсан уу? Дэрий байна гэж таньсан уу гэсэн чинь анх явж ороход бол таниагүй. Яагадгүй тийм cover хийчихсэн байсан болохоор гэхдээ хизээ би яг дэрий байна гэж таньсан бэ гэхээр анх удаага ингээд ярихаар нь дуу хоолойг ингээд сонсоод таньсан гэсэн. Тэгээд prosecutor асууж байгаа байхгүй. Та яаж ингээд зүгээр хүний дуу хоолойг сонсоод ингээд дэрий байна гэж таньж байгаа юм бэ гэсэн чинь ягаад гэвэл дэрий чинь айгүй том rapper entertainment industry-гийн хүн болохоор угаасаа би ингээд дэрийг мэддэг байсан тийм уумуудыг тийм учраас шууд ингээд таньсан гэж хэлсэн. За тэгээд яваад орсон чинь тэр яг main living room нь шүү дээ баахан ингээд юунууд асаачсан. Candle-нуудыг, лаануудыг асаачсан. Тэгээд бүх шгнүүд нь ингээд хаалттай лаа асаачсан. Ер нь нэг тийм dim lit room байсан гэсэн. Айгу тийм бүдэг гэрэлтэй нэг тийм одоо зүгээр тань төсөөлчтэй зүгээр ямар ч нэг тийм sexy romantic vibe гэд бодчихсан. Ер нь нэг тийм юм дуртай байсан гэсэн. Freak Off-ын үеэр дээрээ заавал тийм байхыг хүсдэг байсан гэсэн. Бусад бүх өрнүүд нь харанхуй. Гэтэ яг тэр Freak Off болж байгаа өрөө нь одоо тийм dim lit тийм маш бүдэг гэрэлтэй лаа маань гэрэлтэй тийм байхыг одоо ингээд дээрээ шаарддаг байсан гэсэн. За тэгээ яг тэр будингийнх нь өмнө ширээ байсан coffee table тэрэн дээр нь юу байсан бэ гэхээр Astroglide гэсэн. Astroglide гэдэг нь болохоор lubricant-ийн брэнд ахгүй тийм хамгийн одоо хүмүүсийн их хэрэглэдэг брэнд. Тэгээ Astroglide lube түүнээс гадна маш их хэмжээний baby oil байсан гэдгийг хэлсэн. Энэ айгүй нэттэй заяа манайха. Энэ залуу
дэрэгээс юу хийдгийг нь асуусан юм л да ингээд сайн уу мэн үү гэж танилцаад ч юм уу те. Тэгээд угаасаа өөр нэр өгсөн дэрий энэ залуу өөр одоо тэмсүүрэн нэм хурамчнд өгсөн байгаа байхгүй. Тэгээд та ямар ажил хийдэг юм бэ гэнтэйг асуусан чинь importing and exporting гэсэн байгаа байхгүй. Юм импортлж оруулж явах, экспортлж гаргах төрлийн тиймэрхүү бизнес хийдгээ гэж хэлсэн байлээ. Тэгээд тэрийг сонсчоод дахиад л тэр нөгөө нэг надтай хамт overflow room дээр суужсэн бүх хүмүүс амар инээсэн гэл заяа. Importing and exporting. Yes, he is importing and exporting, isn't he? гэж мэгээ заяа. Ягаад гэвэл тэр чинь бас айгу сонсогдож байгаа биз. Importing and exporting. Яг юг import export хийгээд байгаа вэ те? Бараг энэ өөрийнхөө найз охтуудыг тий freak offs ордог байсан. Одоо биеийн үнэлэгчдийг болон Cassie энтриг одоо ингээ импортлоод улс руу оруулаад гаргаад байгаа юм биш үү те. Бараг л тийм байна. Яг гэвэл энэ дээр чинь бас нэг одоо яллагдж байгаа зүйл ангин гэх юм бол transportation to engage in prostitution гэдэг ийм зүйл анги байгаа штэ ингэж те. Биеийн үлүүлэхийн тулд зөөж тээвэрлэх гэсэн тийм зүйл анги байгаа. Тэнгүүд баг тэрнтэй нь уйлдчихж байгаа штэ те. Importing and exporting. Тэгээ тэрэн дээр хүмүүс аягүй хинээж исэн. За тэгээд Cassie энэ залуу baby oil өгөөд миний биеийн дээр ингээ хасгаад ингээд намайг одоо массаж хийж эхлэе, rub хийж эхлэе гэж хэлсэн байлээ. Тэгээд ингээд энэ залууг хэлснээр нь хийсэн. Тэгээд Cassie ч гэсэн энэ залуугийн биеийн дээр нь ингээд baby oil асгаад ингээд бибинийгээ ингээд хүрээд ингээд массаж хийгээд rub хийгээд байжсэн гэсэн нэг ойролцоогоор 2-3 минут тэгснийхаа дараагаар энэ хоёр яг бэлгийн харилцаанд орж эхэлсэн юм байна лээ. Тэгээ prosecutor нь асууж байгаа байхгүй та хоёр ингээд анх удаага бэлгийн харилцаанд ороод та хоёрын тэр секс чинь ер нь хэр удаа үргэлжилсэн бэ гэж асуусан. Тэгсэн чинь энэ залуу ингэж хэлсэн заяа. Not long at all. Ерөөсөө тийм удаа үргэлжлээгүй гэж хэлсэн заяа. Йой. Айгу хурдан анх удаага секс хийгээд айгу хурдан тавьчихсан гэсэн. Тэгээд prosecutor насаж байгаа байхгүй та ингээд бэлгэвч өмсч гисэн байсан уу гэдгсэн чинь үгүй бэлгэвчгүй байсан. Яг бол дэрий битгий бэлгэвч өмс гэж хэлсэн гэсэн. Тэгээд түүнээс гадна юу энэ дэрий Cassie-гийн дотор нь тавихыг шаардсан юм лээ. Тэгээд дотор нь Cassie-гийн дотор нь тавьсан гэсэн. За тэгээд яг энэ ихний бэлгийн харилцааны дараа юу болсон бэ гэсэн чинь дэрий ингээд энэ залууд хэлсэн гинэ. Би ингээд танай босстой чинь жоохон асуудалтай байгаамаа танай босс ч одоо миний ингээд хэлсэн юм хийхгүй байгаа байхгүй ч гэх юм уу. Тэгээд нэг тийм асуудалтай байгаа гэсэн юм лээ. Тийм учраас хэрвээ чи дахиад ийм зүйлтэй ингээд битээртэй ингээд хиймээр байгаа бол ийм зүйлд оролцмоор байгаа бол одоо ингэж мөнгө авмаар байгаа бол хэдүүлээ зүгээр уцаа солилцчихё тий чиний уцсны чинь дугаарыг би аваадхаяа гэж хэлсэн байна лээ тий энэ залуу өөрийнхөө хувийнхаа уцсныхаа дугаарыг энэ хоёр төгсөн тий хин тэмдэглэж авсан бэ гэхээр Cassie тэмдэглэж авсан гэсэн. За тий энэ залуу ингээ гараад явлаа. Тэгсэн чинь гараад өрөөнөөс нь гарч яваад тун удалгүй энэ зорт будлаач баг орхиж явж амжаагүй байсан юм аашин. Тэгсэн чинь Cassie энэ залуу руу мессеж биччихнэ. Тэгсэн чинь чи над руу өөрийнхөө эрхнийхээ зургийг явуултаа гэж асуусан юм байна лээ. Тэгсэн чинь prosecutor нь асууж байгаа хгүй тий та яасан гэдгсэн ахгүй. Тэгсэн чинь I sent a picture of my dick. Би өөрийнхөө эрхнийхээ зургийг явуулсан гэдгсэн заяа. Тэгсэн чинь за тэрний дараа юу болсон бэ гэдгсэн чинь тэр зургийг хүлээж авсныхаа дараа Cassie чи буцаад хүрээд ирээ. Тэгээ буцаад өрөөнд хүрээд ирээ гэж асуусан гэсэн. Тэгээд энэ залуу буцаад өрөөлөө нь яваад очсон байгаа хгүй. Тэгээд дахиад бэлгийн харилцаанд орж эхэлсэн. Тэгээ буцаж очсныхоо дараа нэлээд хэдэн цаг ингээ Cassie-тэй бэлгийн харилцаанд орсон гэсэн. Тэгээд prosecutor насаж байгаа хгүй та хоёрын ингээ бэлгийн харилцаанд ороод байж хахад дэрий юу хийдэг вэ гэж асуусан. Дандаа тэр сандал дээрээ суужгаад л өөрийнхөө эрхнийг гаргачаад ингээд юу яадаг. Би өөртөө гар хангалга хийж яадаг байсан гэсэн. Түүнээс гадна энэ хоёрт айгүй их тийм одоо зааварчилгаа өгдөг гэсэн. Эхнийх нь удаад нь болохоор ер нь дэрий айгүй тийм дугай байсан юм байна л да. Эхнийх нь удаа энэ хоёрыг бэлгийн харьцаанд орж хахад харин ингээд яг буцаж очсныхаа дараагаар те айгүй их тийм зааварчилгаа өгж байсан гэсэн. За та хоёр одоо одоо тэгээ одоо тэгэж хөдөл ингэж хөдөл тэгмүүдээ одоо жоохон удаашир тэгээ одоо жоохон удаан хөдөл одоо жоохон хурдан хөдөл. За тэгээд энэ залууд дандаа ингэж хэлдэг байсан гэсэн. Одоо тавьж болохгүй шүү. Тавих гэж байгаа бол одоо зогс. Би чамайг одоогоор тавилмааргүй байна те. Би тавьж болохгүй шүү энэ гэх мэтчлээ иймэрхүү айгүй их тийм одоо инструкшныг, direction-уудыг өгдөг байсан гэсэн. За тэгээ энэ ихний өдрийн дараа энэ залуу дахиад энэ хоёртой бол зөндөө олон удаа уулзсан юм лээ. Маш олон удаа заяа. Тэгээ prosecutor нь асууж байгаа байхгүй та хизээ Cassie гэж мэдсэн бэ? Тэгээ таньсан бэ гэж асуусан. Тэгсэн чинь яг тэр ихний өдрийн дараа энэ залуу очиод босстой хэлсэн юм лээ. Тэгсэн чинь босс нь ялуудаа гэд ингээд look up хийгээд тэгээ дэрийг найз охин мөхөн ч юм уу те. Тэгэж одоо интернет дээр хайсан чинь яг Cassie гарч ирсэн. Тэгээд ингээд Cassie гэдгийг нь таньж мэдсэн гэж хэлж исэн. За тэгээ энэ анхныхаа тохиолдолд нь болохоор яг 2012 оны сүүлээр байсан гэж хэлсэн. Тэгээд энэ залуу энэ анхныхаа тохиолдлоос хойш энэ хоёртой айгүй их олон
тохиолдол дээр freak offs-д оролцдог. Тэгээ хамгийн сүүлийнх нь гэхэд яг 2013 оны сүүлээр 2014 оны ихээр хамгийн сүүлийнх нь тохиолдол нь байсан гэж хэлсэн. Маш олон өөр газруудад ингээ бэлгийн харилцаанд орж ингээд одоо freak offs-уудыг хийдэг байсан гэсэн. Айгүй олон өөр хотелуудад заяа одоо дандаа ер нь Manhattan дүүрэгт болж байгаа. Тэгээ Manhattan дүүргийн одоо тэр Intercontinental Hotel гэх тэр хотелд за тэнгуүдээ Gramercy Park Hotel за тэнгуүдээ бүр дэрийн гэрт нь бас хийдэг байсан юм байна лээ freak offs-оо. Тэр дэрийн гэр нь яг тэр тухайн үед болохоор 56 дугаар гудамж дээр байдаг байсан. За тэгээд түүнээс гадна бас Cassie-гийн Нью-Йорк дахь гэрт нь хийдэг байсан. Тэр нь болохоор Cassie тухайн үед West End Avenue дээр амьдардаг байсан. Тэгээ одоо та нар харах юм бол 56th Street болон West End Avenue гэдэг энэ хоёр чинь бол ингээ хоорондоо маш ойрхон. Бараг нэг 10 минут яваад орчхоор тэгээ алхаад очичоор тийм газар байгаа. Тэгэхээр айгүй ойрхон газар хоорондоо амьдардаг байсан юм байна лээ. За тэгээд ингээд иймэрхүү өөр газруудад очиж freak offs хийдэг байсан гэдгийг ярьсан. Тэгээд энэ залуугаас асууж байгаа хгүй prosecutor нь зочбол одоо хийсэн тохиолдолд та ингээд лоббин дээр очиод ямар хүнтэй уулзах чинь гэж хэлдэг байсан мэ гэсэн чинь black гэж хэлсэн. Тэр нь одоо тэр эдний ашигладаг байсан. Cassie тэр хоёрын ашигладаг байсан тийм нууц нэр юм байл да black хар. Гэтэ black гэдэг нэртэй хүмүүс байдаг л да яг жинхэнэ өөртөөх нь нэрнтэй одоо black Jack байна. Jack Black ч үлээдэ нөө жүжигч. За тэгээд black гэж хэлээд ордог байсан гэсэн. Тэгээ хин ер нь танд ингээд message бичээдтэй ингээд freak offs хийя гэж асуудаг байсан бэ гэсэн. Тэгээд дандаа мессеж бичдэг хүн нь болохоор Cassie байдаг байсан гэсэн. Тэгээд ер нь ихэвчлэн заримдаа нэг бүр ганцхан цагийн одоо тий доктор хурж иргэж асуудаг байсан гэсэн. Зарим тохиолдолд болохоор за одоо энэ freak offs 2-3 хоногийн дараа хийшүү тэр өдрийн хийшүү гэд урьдчилж төлөвлөдөг байсан гэдгсэн. За тэгээ хаяа энэ залуу нь Cassie руу өөрөө мессеж бичдэг байсан гинэ. Өө чи зүгээр үү? Are you okay гэдэг юм уу тий? Тиймэрхүү асуултуудыг асууж мессеж бичдэг байсан гэсэн. Гэхдээ тэр Cassie болохоор тиймэрхүү одоо өөр төрлийн зүгээр ийм мессежнүүдэд огтхонч хариулдаггүй байсан гэсэн. Тэгээд Cassie өөрт нь одоо мессеж хариу бичүүлэхийн тулд заримдаа тийм vulgar language хэрэглэдэг байсан гинэ. Тэр ямар шоон vulgar language вэ гэхээр штэ те гэж асууж байгаа хгүй. Одоо prosecutor нь ямар шоон vulgar text-нууд бичдэг байсан бэ гэсэн чинь энэ залуу do you want me to really say it гэж аахгүй. Намайг үнэхээр хэлүүлмээр байна уу гэсэн аахгүй. Тэгсэн чинь yes гэд prosecutor нь хэлсэн чинь I want to fuck you right now. Тэгээ би чамайг яг одоо мараа гэсэн те нэг тиймэрхүү мессежнуудыг бичдэг байсан гэдгсэн. Тэгэнгүүт нь prosecutor асууж аахгүй. Cassie хариулдаг байсан уу гэсэн чинь үгүй хариулдаггүй байсан гэж хэлсэн. Бүх freak offs-ийн үеэр бол тэр ширээн дээр нь үргэлж одоо тийм lube, Astroglide, тэгээ одоо baby oil тэнгуүдээ асаачсан candle-нууд за тэгээд түүнээс гадна мансруулах бодиснууд байдаг байсан гэдгийг хэлсэн. За тэгээд яг буудан дээр нь дандаа ер нь тийм нэг хотелийнхоо living room-д нь хийдэг байсан юм л яг унтлахын өрөөнд нь хийдэг байсан. За тэгээд тэр орон дээр нь буудан дээр нь ингээд давд дэвсч гэсэн байдаг байсан гэсэн. За тэгээд дэрий бүр ингээд амар ингээд baby oil-ыг ашиглахыг их шаарддаг байсан гэдгийг хэлсэн. Бүр ингээд аль үшээ ингээд baby oil түрхчээд тахталтай. Үгүй чи дахиад илүү түрх хэрэгтэй. Put more baby oil гэж тэгж хэлдэг байсан гэдэг. Илүү түрх гэл айгүй тэгж baby oil ашиглуулдаг байсан гэсэн. За тэгээд түрүүн хэлсэн шүү дээ ингээд дэрий бүр энэ хоёрыг бэлгийн харилцаанд орж байгаад маш их direction-уудыг өгдөг байсан. Энэ хоёр баг зүгээр ингээд porn тоглож байгаа юм шиг тэг ингээд баг найруулагч нь юу хийх нь зааж байгаа юм шиг тэгж амар зааварчилгаа өгдөг байсан юм байна лээ. Тэгээд бүр хаана одоо тавихыг нь хүртэл заадаг байсан гэсэн. Одоо Cassie-гийн дотор нь тавих уу эсвэл юун дээр нь гидсэн дээр нь тавих уу заримдаа нүүрэн дээр нь тавих уу гэдэг ч юм уу те ингээд зааварчилгаа өгдөг байсан гэсэн. За тэгээд заримдаа энэ хоёрын ингээд бэлгийн харилцаанд орж байгаад гэг үнтгэн дэрээ за одоо зогс чи ийшээгээ хоошоогоо бол гэд энэ залууд ингээд зааварчилгаа өгдөг гэж байгаа хгүй. Тэгээд энэ залууг ингээд хоошоогоо болгуулад ягаад тэгэхээр өөрөө Cassie-тай ингээд одоо унтах гад одоо яг секс хийх гээд ингээд энэ залууг холдуулдаг гэсэн. Одоо step away гэж хэлдэг гэсэн. За тэгээд ингээ өөрөө оронд нь ороод Cassie-тэй бэлгийн харилцаанд орж эхэлдэг гэсэн. За тэгээд нэг удаа Cassie энэ залууд над дээр shake гэж хэлсэн юм лээ. Like can you urinate on me гэж хэлсэн юм лээ. За тэгсэн чинь энэ залуу ингээд окей гэд шээж эхэлсэн юм лээ. Яг Cassie дээр шээж эхэлсэн чинь энэ Cassie болон дээр хоёр хоёулаа stop гэж тэгсэн юм л да. Бол зогс гэд тэгсэн чинь яасан гэд тэгсэн чинь чи буруу хийгээд байна. Буруу шийгээд байна гэсэн гинэ. Тэгээ энэ залуу болохоор зөвөр ингээд урд нь тийм хийж үзэж байгааг болохоор дээр шууд ингээд шийгэл унсан гинэ. Тэгсэн чинь үгүй чи багаар жоохноор гаргах хэрэгтэй байдаг юм а гэж хэлсэн гинэ. Тэр шууд ингээд брах гэл жорлон чиж байгаа юм чиг шийдэлгүй жоохноор ингэж дусаад шийх хэрэгтэй байсан гинэ.
Тэгээд ингээд бүр зааж цааварлж байсан гэдгийг хэлсэн. За тэгээд энэ залуу ингээд Cassie-гийн дээр шийж яхад дахиад л одоо дэрий өөрийгөө гар хангалга хийгээ сууж байдаг байсан гэсэн. За тэгээд prosecutor тал асууж байгаа хгүй та ингээд дандаа Cassie-тэй ямар ч бэлгэвчгүйгээр хийдэг байсан гэсэн. Та тэгээд юусэн айж байгаагүй юу гэдгсэн ахгүй гэсэн чинь би харин айж хэлсэн. Тийм учраас ингээд асуусан ингээд энэ хоёрт хэлээд би ингээд за яг бэлгэвчгүй хийгээд ээж болно. Гэхдээ би Cassie-гийн STD report-ыг харамаар байна. Тэгээ өөрийнхөө Cassie-гийн эмчэд очиод үзүүлсэн бэлгийн янз бүрийн халдвар тусч байна уу гэдгийг шалгуулсан тийм бичгийг нь report-ыг нь үзмээр байна. Тэгээ би ч гэсэндээ өөрийнхөө report-ыг үзүүлье гэсэн чинь тэр хоёр хоёулаа окей гэл амар одоо зөвшөөрсөн гинэ. Prosecutor асууж байгаа хгүй танд үзүүлсэн үү тэр STD report карта үзүүлсэн үү гэсэн чинь хизээч үзүүлээгүй гэдгсэн. Харин энэ залуу бол өөрийнхөө үзүүлсэн гэсэн. Тэгээ Cassie-гийнхыг бол ерөөсө хараагүй гэж байсан. За тэгээ энэ Freak Offs яг болж дуусны дараа тэгээ энэ хоёр ингээд энэ залуу Daniel Phillips болон Cassie хоёр ингэж бэлгийн харилцаанд орж секс хийж дуусны дараа яг юу болдог вэ гэж асууж байгаа хгүй prosecutor. Тэгсэн чинь яг болж дуусны дараа яг энэ залууг тавьсны дараа Deri болон Cassie энэ залууг энэ тэр living room-д том өрөөнд нь үлдээгээд хойлохнаа өөртөөхөө унтлагынхаа өрөөрөө цаашаага явж ордог байсан гэсэн. Тэгээ та тэр үед нь юу хийгээ сууж байдаг байсан бэ гэсэн ахгүй юу? Тэгсэн чинь би зүгээр хүлээгээл сууж байдаг байсан гэсэн. Тэгээд яагаад явж болоогүй юм бэ гэсэн чинь намайг яв гэж хэлээг болохоор би ингэж явдаггүй байсан. Тэгээ хүлээгээ сууждаг байсан. Заримдаа ингээл туунтахгүй гараад ирдэг байсан буцаад унтлагынхаа өрөөнөөсөө. Заримдаа болохоор бүр хідэн цагаар ингээд тэр хоёр унтлагынхаа өрөөн рүү орчдөг байсан. Тэгээд хідэн цагийн дараа гарч ирээд дахиад хий гэдэг. Эсвэл заримдаа за одоо болно яв гэж зааварчилгаа өгдөг байсан гэсэн. За тэгээд энэ шүү дээ. Би энийг бол дараагийн бичлэгтээр ярих болно. Cassie-гийн testimony-г ярихдаа би дэлгэрэнгүй ярих болно. Гэхдээ бас тэр нөө энэ хоёр яг сексийн дараа энэ залууг тавьсны дараа ингээд явд ордог гэдэг байгаа шүү дээ. Ингээд унтлагынхаа өрөөлөө хойлохны явд ордог гэдэг байгаа. Тэрэн дээр Cassie өөрийнхөө testimony дээр тэгж хэлж исэн. Энэ залууч гэлтгүй ерөн зүгээр Freak Offs-ийн дараа энэхүү биеийн үнэлэгчнэр Cassie-гийн дээр одоо тавих ч юм уу эсвэл дотор нь тавьсны дараагаар энэ хоёр шууд унтлагынхаа өрөөлөө хойлохнаа дээрээтэй явж ороод тэгээд дээрээ тэр эрэгтэй биеийн үнэлэгчнэрийн одоо юунуудыг нь semen тэгээ үрийн шингэнүүдийг нь өөрийнх нь бие дээр нялахыг шаарддаг байсан гэсэн. Cassie-д хэлээд тэ одоо чиний дотор тавьсан одоо тэр үрийн шингэнийг эсвэл одоо гидсэн дээр чинь юм уу нүрэн дээр чинь тавьсан үрийн шингнүүдийг аваад ингээ өөрийнх нь яг цээжин хэсэг болон өөрийнх нь хөхнийх нь товчон дээр ингэж тэ nipple дээр нь ингэж одоо нялахыг төрхийг шаарддаг байсан гэсэн. За тэгээд түүнээс гадна энийг бас би дахиад яг Cassie-гийн testimony-г ярихдаа дараагийн бичлэгээр ярих болно. Гэтэ одоо ингээ хальт оруулчихъя. Яг ингээ Freak Offs-ийн дараа тэгж одоо өрөөлөгөө ороод энэ хоёр ингээ бас бэлгийн харилцаанд ордог байсан гэсэн. Дэрээ Cassie-тэй ингээ өөрөө унтахыг хүсдэг байсан гэсэн. Тэгээд prosecutor асууж байгаа байхгүй та одоо яг тавиагүй ч гэсэндээ тавьсан болж жүжиглэжсэн удаа байгаа юу гэж асуусан. Тэгсэн чинь байгаа. Би нэг удаа ингээ яг Cassie-гийн дотор нь тавьсан болж жүжиглээд тэгээд энэ хоёр өрөөлөгөө унтлагынхаа өрөөлөгөө яваад орсон. Тэгснээ удалгүй дэрээ гараад ирсэн. Гарч ирэнгүүтээ энэ залуугаас чи яг үнэхээр тавьсан уу гэж асуусан гэсэн чинь энэ залуу I'm pretty sure би яг тавьсан байхаа яг тавьсан гэж хэлсэн чинь Are you really sure гэж асуугаадсан гэсэн. Яг үнэнгээсээ тавьсан уу чи итгэлтэй байна уу гэж асуугаад тэгсэн чинь yeah I think so гэдэг энэ залуу хариулж ирсэн юм лээ. Тэгэхээр одоо яг тэр Cassie-гийн хэлсэн юмтай бас ингээд тохироод байгаа зү тэ. Яг ороод ингээд тэр үрийн шингэнийг өөр дөөрөө тавилах гэсэн чил олдоогүй юм шиг аахгүй тэр үрийн шингэн. За тэгээ prosecutor нь бас асуужсан энэ залуугаас энэ Freak Offs чинь яг энэ бэлгийн харилцааны хэр удаан үргэлжилдэг байсан бэ гэж асуусан. Тэгэхэд бол ихэвчлэн бол 1 цагаас ахуулаад бүр 10 цаг тэгээ шүнжэнгөө ийм бүтэн шүнжэнгөө үргэлжилдэг байсан гэж хэлсэн. За нэг удаа энэ залуу ингээд хэлсэн хотелд нь яваад очлоо. Тэгсэн чинь анх удаага дэрий хаалгаг тайлсан гэсэн. Ихэвчлэн бол дандаа Cassie хаалгыг тайлдаг байсан байлаа. Тэгсэн чинь энэ удаад дэрий хаалгаа тайлсан. Тэгтээ бүр ингээд костюм пижак өмсчихсэн байсан гэсэн. Тэм сүйт өмсчихсэн байсан. За тэгээ дэрий Cassie болон энэ залуу хоёрын тэр Freak Offs-ийн бичлэгийг ингээд хаяа хийдэг байсан гэсэн. Заримдаа ингээд уцаараа хийдэг байсан, заримдаа cam recorder камераагаар хийдэг байсан гэж хэлсэн. За тэгээ дэрий нэг удаа энэ залууг өөрт нь жолныхоо өмнөлхийг тэгээ driver license-а харуулахыг шаардсан юм байна лээ. За тэгээ driver license-а үзүүлсэн чинь дэрий өөрийнхөө уцаараа одоо өмнөлхнийх нь артлынх нь уртлынх нь зургийг нь авсан гэж байгаа байхгүй. Тэгээ энэ залуу юу гэж бодсон бэ гэхээр яг энэ үйлдэлээрээ дэрий ер нь ингээд threat үзүүлэх гэж байна те. Одоо жоох сүрдүүлэх гэж байна те. Чи зүгээр айтайхан байгаараа янз бүрийн одоо миний хэлснээс одоо өөр одоо үгэнд орохгүй юм уу тэгэх юм бол би надад чиний өмнөх байгаа шүү, чиний гэрийн хаяг байгаа шүү гэж одоо сүрдүүлэх маягтайгаар хүлээж авсан гэсэн. Ягаад гэвэл дэрээд ерөөсөө өөрийнх нь өмнөлхийг
зураг авах шаардлага байгаагүй. Одоо ажлын шугамар ч юм уу тий босс нөхөхгүйс ч юм уу тийм ямар ч шаардлага байгаагүй гэж албаар тэгэж зураг авч байгаа нь яг тэгэж сөрдүүлэх маягтай байсан гэж өөрөө threat болгож хүлээж авсан гэдгийг хэлж байсан. Тэгэл яг тэгэж хэлсэн чинь нөгөө нэг дэрийн өмүүлэгч нь босоод objection your honor гэж хэлж авахгүй тэгж хэлж болдог штэ ингээд наадахыг чи ингээ object хийж байна наадах нь би оруулмааргүй байна ингээд record нэгэд те record-д оруулмааргүй байна гэж хэлж болдог. Тэгсэн чинь нөгөө нэг юу яаж байгаа байхгүй шүүгч нь асуух хэрэгтэй байдаг штэ on what basis те ямар шаардлагаар ингээд object хийж байгаа вэ гэж асуудаг. Тэгсэн чинь assumption гэж хэлсэн. Assumption буюу зүгээр өөрөө таамаглаж байна. Наадах чинь бол ингээд жинхэнэ fact бол биш зүгээр assumption те зүгээр ингээ өөрөө тийм байхаа би одоо тэгж хүлээж авсан threat гэж бодсон гэж таамаг байна гэж хэлсэн ба. За тэгээд нэг удаа энэ залуугийн хотелынх нь өрөөнд яваад орсон. Тэгээд дэри хаалгааг нь онгойлгосон. Тэгсэн чинь өөрлөө нэг хараад I don't think it's gonna happen today гэж хэлсэн байлээ. Өнөөдөр бол одоо freak offs хийж чадахгүй юм шиг байна гэж хэлсэн байлээ. Тэгээд яасан гэдэг ингээд харсан чинь Cassie бүр ингээд passed out болчихсон байсан гэсэн. Ингээд яг буудан дээр ингээд тал одоо биеэрээ их биеэрээ ингээд хальт хөвтчихсэн. Тэгээ доотлох нь хэсэг нь ингээд буудангаас унжчихсан. Ингээд бүр амар бүр she looked messed up гэсэн зэрэг бүр үнэхээр ингээд болохоо үйцэн харагдчихсан гэсэн. Ягаад гэвэл нэг мансурах бодсонд ингээд хит мансурчихсан одоо нэг тийм баг drug overdose болчихсан тэгээ суужсан одоо байсан гэсэн. Тийм учраас тэгээд өнөөдөртөө freak offs хийж чадахгүй юм шиг байна гэдэг энэ залууг явуулсан гэсэн. Тэгээ энэ залуугаас prosecutor асууж байгаа байхгүй та ингээд бас адилхан энэ хоёртой адилхан ингээд мансууруулах бодис хэрэгэлдэг байсан уу гэсэн. Тэгсэн чинь ганц хоёр удаа хэрэгэлсэн. Гэхдээ би нэг certain тийм би одоо нэрийг нь хэлмээргүй байна л да. Гэхдээ нэг тийм мансууруулах бодисыг ингээд урд нь хэрэгэлж байгаагүй болохоор нэг удаа ингээд энэ хоёрыг одоо санал болгохоор хэрэгжилчихсэн чинь бүр амар хай болоод заяа бүр амар тийм ансураад тэгээ яг freak offs-ийн дараа энэ залууд одоо мөнгийг нь төлж байгаа штэ бас хэдэн 2-3 мянган доллар өгсөн гинэ. Тэгсэн чинь тэр мөнгөө барьж гараад амар хай болчихсон мансуурчихсан байсан болохоор Times Square гэд одоо яг та нар бас мэдэх бахтай ингээд Нью-Йоркийн хамгийн их жуулчд очдог хамгийн crazy хамгийн busy газар байгаа. Тэр газар дээр ингээд Times Square дээр очиод ингээд хүмүүст $100 шидэд явчихсан гэж аахгүй. Тэр 2-3 мянган доллараар зүгээр тэгээд дуусчихсан. Яагаад гэвэл бүр тийм амар мансуурчихсан байсан болохоор ингээд хүмүүс таарсан хүн болгондоо $100 өгсөөр агаад ингээд мөнгө дуусчихсан гэж энэ залуу хэлж байсан. За нэг удаа энэ залуу freak offs оролцох гээд очисон чинь бас нэг өөр залуу өөр биеийн үнэлэгч эрэгтэй биеийн үнэлэгч байж исэн. За тэгээд Cassie нөгөө нэг биеийн үнэлэгчт нь одоо blow job хийж өгчсэн гинэ одоо аман секс хийж өгчсэн те. За тэгсэн чинь яг тэр үед нь тэр одоо escort нь биеийн үнэлэгч ингээд дэрээр харсан юм л да хараад исэн юм л да. Тэгсэн чинь дэрийн үнэлэг амар уурлаа заяа. Don't look at me. Why you looking at me motherfucker? You don't look at me гэж амар уурлаад унсан гэсэн. Чи яхаа над руу хараад байгаа? Юухаа яг над руу хараад байгаа ингээл ингээд бүр тэр залуу руу ингээд босч ирсэн гинэ. Тэгсэн чинь нөгөө залуу чинь би тань руу хараагүй байна. Би тань руу хараагүй байна гэдэгтэй ингээд амар айсан гинэ. I'm not looking at you. I'm not staring at you. Тэ би зөвөр ингээд zoned out болчихсон байна. Би ерөөсөө өөрлөө чи хараагүй байна гэд сандарсан гэсэн. За тэгээд ингээд дэрийг ингээд тэ stop битгий хараараа мараа гэд ингээд уурлаад унангууд Cassie айгаад заяа шууд ингээд blow job хийжсэн болоод гиг үнтгээ амар айгаад явж чаа тэр нөө буудан дээр ингээд гараад ингээд суучихсан гэсэн ингээд айсан байдалтай ингээд одоо суучихсан гэсэн. Тэгээ энэ Daniel Phillips ярьж байхдаа бол тэрийг хараад ингээд тэ Cassie ямар амар айж байгааг ингээд ангуудгаа ингээд харж исэн гэсэн бүр ингээд амар цочролд ороод айж байгаа харагдсан гэсэн. За тэгээд хэсэг хугацааны дараа дэрий буцаад Cassie-г дуудаад үргэлжлүүлэхийг шаардсан юм байлаа. Тэгээд Cassie, are you guys good? Are you guys really good гэж асуусан гэсэн. Та хоёр одоо зүгээрөө та хоёр одоо тэгээд гайгүй болсон уу гэд ингээд assure хийгээд асуугаад исэн гэсэн. За тэгээд энэ залуу the freak offs болгоноос хэдэн төгрөг авдаг байснаа хэлсэн. Заримдаа $700 хамгийн багадаа, заримдаа болохоор хамгийн ихдээ $6,000 авдаг байсан гэж хэлсэн. Тэгээд ерөөсөө мөнгө одоо өгөгдөж байгаагүй танд одоо мөнгө төлж байгаагүй үе байгаа юу гэсэн хизээвэ гэхээр энэ залуу одоо тавьж чадахгүй байгаа үед мөнгө өгдөггүй байсан гэсэн. Тэгээ та яагаад ингэ буцаж очиод идэг байсан юм бэ? Хэрвээ тэгэд мөнгө төлдөггүй байсан бол заримдаа ингэ мөнгө төлдөггүй тохиолдол яагаад буцаж очиод ингэ энэ freak offs-д оролцоод идэг байсан бэ гэсэн. Тэгсэн чинь энэ залуу яг үнэндээ бол энийг бол би миний амьдрал тохиолдох хамгийн одоо галзуу зүйл гэж бодож ирсэн. Яагаад гэвэл энэ хоёр чинь олонний танил хүмүүс том одоо celebrity хүмүүс шүү дээ тий хүн болгонд ийм одоо боломж олоод байхгүй штэ би ингээд хүмүүст ярихад те би ийм алдартай хүмүүстэй ингээд бэлгийн харьцаанд ордог байсан гэж ярихаар ингээд хинч хийх байсан гэж тэгээ тийм ухаантай юм ярьжсэн тиймэрхүү төрлийн юм ярьжсэн. За тэгээ prosecutor нь асууж байгаа байхгүй та тэгээ сая хэллээ заримдаа та ингээд тавьж чаддаггүй байсан гэж хэллээ. Тэгээд хизээ тохиолдолд ямар тохиолдолд ингээд тавьж чадахгүй байдаг байсан бэ гэж асуусан. Тэгсэн чинь анх би дэрий
Cassie-г зодохыг хараад тэгээ тэр үеэс хойш ингээд тавихад аюу хэцүү болсон гэж хэлсэн. Prosecutor нь яг тэр талаар ярьж өгөөж гэж асуусан байхгүй яг та юу witness хийсэн бэ гэд тэ. За анхны удаа Diddy Cassie-г зодож байгаа үеийг харах тохиолдол ярьж байгаа. Тэгсэн чинь яг freak off-саа хийж дуусчаад энэ хоёр ингээд бэлгийн харилцаанд орж марж дуусчаад тэгээд ингээд Diddy унтлагынхаа өрөөндөө энэ хоёр ингээд хоёулаа унтлагынхаа өрөөлөгөө явж арсан гэнэ. Тэгээд их хэсэг хугацааны дараа буцаж гарч ирээд Cassie өөрийнхөө компьютер дээр хурж ирээд компьютероо нэгээд ингээд компьютер дээр юм хийгээ сууж исэн гинэ. Тэгсэн чинь Diddy ингээд тэр унтлагынхаа өрөөсөө babe come here гэж асуусан юм л да. Хөөе нааша хайра хүрээ дээр нааша гэж асуусан юм л да. Тэгсэн чинь Cassie байж байгаараа би одоо энийг хийж дуусаатай яагаад гэвэл миний одоо хамаг personal information би ингээд компьютер дээр гаргаад ирсэн байна. Би энийг хаагаадах яа гэж хэлсэн юм л да. Яг бол энэ залуу чинь ингээд хажууд нэж одоо хүн дээд өөрийнхөө хувийн мэдээллийг харуулмаар байгаа штэ ойлгомжтой. Тэгсэн чинь Diddy шууд ингээд өрөөнөөс гарч ирээд юм одоо шил бариад заяа ингээд одоо юмны шил одоо виноны шил ч юм уу ямар нэгний шил бариад шууд Cassie руу шидсэн гэж аахгүй. Тэгээ тэр нь бүр яг нүрнийх нь энийгээр нь ингээд өнгөрсөн гэж аахгүй. Тэнгүүтээ шууд одоо Cassie руу гүйж ирэнгүүтээ би чамд ир гэсэнд үед чи ирэх ёстой байж гэж хэлэх ёсгүй гэд өөрөг нь Cassie шууд ингээд үснээс нь зулгаагаад газраар ингээд чирээд унтлагын өрөөнд орсон гэж байгаа байхгүй юу. Унтлагынхаа өрөөний хаалгыг хачсан ч гэсэндээ одоо Cassie-гийн орилж байгаа, уйлж байгаа, тэгээд Diddy Cassie-г ингээд алгадж байгаа, цогж байгаа, ийшээ тийшээ ингээд түлхэж байгаа тиймэрхүү чимээнүүд амирх гарч исэн гэсэн. Тэгээд Cassie-гийн намайг уучлаарай гэсэн одоо үг айгуух сонсогдчихсэн гэсэн. Тэгээд энэ залуу бол үнэхээр амар shocked, terrified, but амар айсан байсан гэсэн сандарсан. Тэгээд prosecutor асууж байгаа байхгүй юу. Та яагаад ингээд интервью хийгээгүй юм бэ? Яагаад ингээд очиод ингээд болиулаагүй юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь because there was like 4 or 5 big bodyguards in the next room. I was terrified. What if they would kill me гэд асуусахгүй. Би өөрийнхөө амь насандаа ингээд санаа зовж байсан. Миний тэр өрөөний нөгөө өрөөнд нь 4-5 том bodyguard-нууд тэгээ би хамгаалагч нар байжсэн. Тэгээд би өөрийнхөө амь насыг бас олдмааргүй. Хэрвээ би ингээд интервью хийх юм бол намайг ингээд алах боломжтой гэж бодсон. Одоо миний амнаас ингээд аюулд байна гэж бодсон гэж тэгж яахгүй. Тэгсэн чинь шууд Diddy-гийн өмүүлэгч нь босоод objection your honor assumption гэж тэгж яахгүй. Таамаглаж байна. Та яг ингээд тэр биеийн хамгаалагч нь таныг одоо алах басна зодох басна гэдэг мэдгүй ээжэж ингээд зүгээр таамгаа ярьж ингээд assumption гэж яахгүй. Гэтэ энэ defense тал objection хийх болгонд ер нь ихэвчлэн одоо шүүгч нь overrule хийдэг. Overrule хийнэ гэдэг нь тэр objection-ыг нь тоохгүй байгаад энэ одоо prosecutor-ыг энэхүү асуултаа үргэлжлүүлж болно. Эсвэл энэ гэрчийг хариултаа үргэлжлүүлж болно гэж зөвшөөрөл өгдөг. Тэгээд энэ defense талын ихэнхдээ нэг object хийдэг одоо юу гэх юм бол based нь гэх юм бол нэг бол дахин хэлээд байгаа assumption те таамаглаж ингээд эсвэл hearsay. Hearsay гэдэг нь болохоор яг та өөрөө юмыг одоо witness хийгээгүй байж хүний сонссон юмыг ярих те би тэгжсэн чинь тэр одоо манай найз тийм хүнтэй ярьж байхдаа тэгсэн гисэн гэдэг одоо те хүний өөрийнхөө witness хийгээгүй хүний одоо сонссон хүний witness хийсэн юмыг ярихад hearsay болдго юм байна лээ. Тэгэд ер нь defense тал дандаа тэгж хэлдэг заяа жоохон байж босол objection гэл болиулах гэдэг байгаа байхгүй. Гэтэ ер нь ихэнх тохиолдолд нэг 100 удаа одоо 100% гэж тооцоолох юм бол нэг 85-аас 90% нь бол judge нь шүүгч нь дандаа тэр одоо objection-уудыг нь overrule хийжсэн. Ерөөсө тоогоогүй хүлээж аваагүй гэсэн үг. Тэгээ prosecutor асууж байгаа. Та тэгээд ийм зүйлийг witness хийчгээд ягаад дараад нь одоо цагдаад мэдэгдээгүй юм бэ гэж асуусахгүй. Тэгсэн чинь яад гэдэг нь бол угаасаа ойлгомжтой Diddy ч юм бол маш тийм одоо тий алдартай мөнгө төрхтэй баян чинэлэг хүн тийм мөнгө одоо гэдэг чинь бол power шүү дээ тий. Тэгэхээр ийм эрх мэдэл мөнгөтэй байгаа учраас хэдийгээр би ингээд цагдаад очиод хэлсэн ч гэсэндээ цагдаа нар хүлээж авахгүй эсвэл намайг цагдаад хэлснийг мэдээд улам одоо тий миний араас одоо яваад намайг алах гэж оролдох байх гэж бодсон айсан учраас түүнээс гадна миний тэр нөгөө нэг driver license-ний жолооны өмнөхний зураг мөргийг авчихсан байсан болохоор би айсандаа огтхонч интервью хийдэггүй байсан. Түүнээс гадна юу ядаггүй цагдаад хэлдэггүй байсан гэдгийг хэлсэн. За тэгээ яг тэр тохиолдлын дараа тэгээ ингэж Cassie-г өрөөндөө оруулж зодчиход хэсэг хугацааны дараа гараад ирсэн. Хоёулаа гарч ирсэн. Тэнгүүтээ Diddy okay, are you all ready to do it again гэж хэлсэн гэсэн. Та хоёр одоо бэлнөө дахиад freak off хийя гэж хэлсэн мэн лээ. Тэгээд энэ freak off-а хийж гисэн. Гэхдээ тэр үед нь бол угаасаа сая дөнгөжтэй анх удаага ингээд Diddy Cassie-г зодож байгаа тэгж амар алгацж чирж мэрж байгаа тэр мэрийг сонсоод харсан болохоор угаасаа тэр нь бүр толгоонд нь орчихсон. Тийм учраас тавьж чадаагүй гэдгийг хэлсэн байгаа. За тэгээ prosecutor нь бас асуусан. Тэгээ та хэрүү одоо
ийм зүйлүүдийг харчгаад тэгээ witness хийчгээ тэгээ өөрийнхөө амь насанд бас айж исэн бол яагаад дахиж одоо хурж ирээл freak off-д оролцоод байдаг байсан бэ гэсэн аахгүй. Тэгсэн чинь залуу тайлбарлахтаа болохоор хэдийгээр би одоо ингээд айжсэн ч гэлээ те нэлийн удаан хугацаанд энэ хоёртой ингээ хамт байгаад одоо энэ ялангуяа Cassie-тэй ийм олоодаа бэлгийн харилцаанд орчихсон болохоор I had developed a friendship with Cassie. I felt like I had developed a friendship with Cassie гэж хэлсэн байхгүй юу. Би ингээд Cassie-тэй тийм найзын холбоо үүсгэчихсэн юм шиг өөрөө мэдэрчээсэн гэж хэлсэн. Тийм учраас дахиж хурж ирж одоо оролцоодсэн гэсэн. Гэхдээ манайхаа миний хувьд те яг тэрэнд суугаад үдчихсэн хүний хувьд энэ залууг яг энэ үед тайлбарлаж хэлэхдээ because I felt like I had developed a friendship гэдэг ингэж хэлж байгаа хгүй нэг жоохон тийм үгээ олж ядаад. Тэг миний бодсноор бол штэ те энэ залуу friendship энэ Cassie-тэй найз нөхөрлийн холбоо үүсгэсэн гэж мэдрээгүй юу гэж хэлхийг хүссэн бэ гэхээр энэ залууг би Cassie-д одоо сайн болчихсон. Одоо тийм romantic холбоо тийм одоо сэтгэл санаа мэдрэмж үүсгэчихсэн байсан гэж бодсон. Тэгээ тэрийгээ жоохон хэлхээсээ ичсэн ч юм уу одоо нуух гэж оролдоод тэгээд friendship гэд үгээ өөрчилчих шиг болсон. Гэтэ яг миний хувьд бол миний ажигласнаар энэ залуугийн хэлж байгаа байдлыг нь харахад бол romantic холбоотой би зүгээр энэ одоо хинд Cassie дурлчихсан байсан маа гэж хэлхийг хүссэн юм шиг байсан. Тэгээ тэр нь бол арай жоохон make sense болж байгааз манайхаа хэрүү эрэгтэй хүн одоо эмэгтэй хүнд ийм сайн болчихсон тохиолдолд бол те жоохон дурлчихсан тохиолдолд бол хурж ирээл тэр сайн болсон хүнтэйгээ ингээл унтаад эмэгтэйтэйгээ унтахыг л хүснэ үсттэй. Тийм үсттэй тий. Тийм учраас тэр нь бол арай жоохон make sense хийж байгаа. Тэр нэг friendship гэдэг нь бол нэг тийм make sense хийхгүй нэг ойлгомжгүй байгаас зүгээр нэг найзын холбоотой бодлоо гэдэг тэр freak off-д орж ирээд оролцоод тахын ч юу юм тий. Тийм байна. За тэр бол миний үзэл бодол байгаа шүү, окей. За тэгээ нэг удаа Jeremiah Hotel гэдэг тэр хотелд болсон үйл явдлыг ярьсан байгаа. За тэр нь бол дахиад л ингээд дэрийг Cassie-г зодож одоо нүүцсэн тохиолдол байгаа. За тэгээ тэр нь болохоор яг ингээл дахиад те энэ freak off-ын дуусаад энэ залуу тавиад тэгээд энэ Diri Cassie хоёр буцаад унтлахныхаа өрөөлөгөө орсны дараа юм байна л. Тэгээд нийлэн удаан байж гиснаа гэгүнтхэн одоо Cassie-гийн одоо I'm sorry тэ намайг уучлаарай гэж хэлээд байгаа сонсогдсон гинэ. Тэнгүүдээ дахиад нөгөө нэг юм авч шидэж байгаа Cassie ингээ алгадж байгаа тийм slamming тэ slap энэ төр хийж байгаа ийм дуу муу энэ төр гарч мараадсан гинэ. За тэгэнгүүтээ Cassie гэгүнтхөө өрөөнөөсөө ингээд гүүж гарч ирээд энэ залуу ингээд тэр буудан дээр living room буудан дээр ингээ суужсэн гинэ. Тэгсэн чинь Cassie тэр унтлагынхаа өрөөнөөс бүр гүүж гарч ирэнгүүтээ шууд энэ залуугийн өвөр дээр нь ингээд үсрээд гараа суучсан гэж аахгүй. Бүр үсрээ гараад суучсан тэгээ уйлаад исэн гинэ. Өөрөөх нь цээжинд нь налаад. За тэгээд энэ залуу Cassie-гаас асуусан гинэ. Чамайг ингэ зодоод арчлаагаад байдаг хүнтэй чи яагаад байгаад байдаг юм бэ? Why are you staying with him? Тэ яагаад ингэ байгаад байдаг юм бэ гэж асуусан юм байна лээ. За тэгээд бас ингэж хэлсэн мөлий you're in real danger. Тэ чиний амь нас ч юм бол үнэхээр аюулт байна. Би ингэ ажиглаж байна. Тэгээд үнэхээр I think you should get help. Тэ чи тусламж хүссэн дээр баха. Чиний амь нас чинь асуудалтай байна гэж асуудалд орсон байна гэж хэлсэн байна лээ. Тэгсэн чинь анх удаага энэ удаа Cassie энэ залууг үнссэн юм байна лээ. Үнсэж эхэлсэн. They started making out. Урд нь болохоор урдныхаа бүх freak off-ын үеэр хизээч энэ хоёр ингээд секс хийж байхдаа үнсэлцдэггүй байсан. Тэгсэн чинь энэ удаа анх удаага ингээд Cassie энэ залууг үнсээд энэ хоёр үнсэлцэж эхэлсэн байна лээ. За тэгэнгүүт энэ залуу ингээд яг жоохон erect болж эхлээд тэ ингээд жоохон ингээд aroused болоод энэ хоёр ингээд үнсэлцэж байгаад яг ингээд юу яах гэжсэн гинэ бэлгийн харилцаанд яг орж эхлэх гэжсэн гинэ яг ингээд секс хийж эхлэх гэсэн чинь энэ залуу ингээд ажигласан гэсэн тэгсэн чинь айл үшээ ингээд дэрий тэр өрөөнөөсөө ингээд шагаагаад ингээд хараад ингээд өөрийгөө pleasure хийж байгааг нь харагдсан гэсэн хараад ингээд тэнгуүтээ энэ залууг өөрөг нь ажигласан байгаа гэдгийг олоод харсан байгаа гэдгийг мэдэнгүүтээ шууд тэр өрөөнөөсөө гарч ирээд ингээд суудаг суудал дээр суугаад өөрөө ингээд гар хангалга хийгээд эхэлсэн гэсэн. Тэгсэн чинь яг тэр залуу дэрийг тэгж хараад те sneak around хийгээд ингээд харж марж байгааг нь харангуйтаа энэ залуу шууд нөгөө эрэхт нь буучсан гэсэн. Ерөөсөө хийж чадахгүй байсан гэсэн. Тэгээд хийж чадаагүй гэсэн. Ийм байлаа. За энэ болохоор одоо энэ хүү prosecutor талаас энэ Daniel Phillips гэдэг залуугаас асуусан асуултууд байгаа. Одоо тэгээ та бүхэндээ би юуг нь ярьж өгье. Cross examination буюу дэрээгийн хуульч өмгөөлөгч нарын асуусан асуултуудыг ярьж өгье. Энэ нь болохоор тийм амар урт биш байгаа заяа манайхаа.
За та нар маань анзаарч ирсэн бол миний бичлэг болгоны доор иймэрхүү комментууд зөндөө байдаг. Ану чиний арьс чинь ямар гоё юм бэ? Ямар гоё арьстай юм бэ? Ямар гоё толгоор glowy юм бэ те? Ямар шуухан арьс арчилгааны бүтээгдэхүүнд хэрэгэлдэг вэ? Skin care routine хийж өгөөч гэсэн иймэрхүү комментууд дандаа ирдгээ. Тэгээд та нартаа маш их баярлалаа. Тэгээд би та нартаа өөрийнхөө хэрэгэлдэг skin care бүтээгдэхүүнийг санал болгох гэж байна. За 2 сарын өмнө та нар маань санаж байгаа бол би нэг бичлэгнээр ярьжсэн Skin Studio гэд Монголд Солонгосын маш олон гой сайхны брэндүүдийн бүтээгдэхүүнийг оруулж ирж худалдаалдаг ийм дэлгүүр брэнд надтай холбоо бариад над руу өөрсдийнхөө Valley гэд оруулж ирдэг брэндийнхаа бүтээгдэхүүнийг над руу явуулсан гэдэгт хэрэглэж үзээч гэд явуулсан гэж хэлжсэн. За тэр үеийнхээ бичлэгийг хийхэд бол би яг тэрхүү бүтээгдэхүүнийг ашиглаад нэг 2-7 хоног болчихсон байсан. 2-7 хонсон ч гэсэндээ аль үшэнэ маш их өөрчлөлтийг харсан байгаа. Миний арьс үнэхээр цэвэрхэн одоо толгоор дандаа тийм glowy бараг л нэг солонгосын яриад байдаг glass skin гэдэг те яг тийм арьстай болгож байгааг би мэдэрсэн байгаа. Гэхдээ одоо тэрнээс хойш бүхэл бүтэн 2 сар өнгөрсөн байна. Энэ 2 сарын хугацаанд би өөр ямар ч бүтээгдэхүүн хэрэглээгүй зөвхөн энэхүү Valley гэдэг энэ брендийнхаа бүтээгдэхүүнийг эдгээр бүтээгдэхүүнийг хэрэгэлсэн байгаа. Тэгээ үнэхээр арьсанд өөрчлөлт гарсан. Би тэр бичлэгнэрээ ч гэсэндээ хэлжсэн. Миний арьс бол ер нь хуурай төрлийн арьс гэхдээ одоо тиймэрхүү амар hydrating бүтээгдэхүүнийг хэрэглэхээр одоо зарим хэсгээр те эрүүгээр ч юм уу яг энэ духны хэсгээр ингээд одоо батг гарах тохиолдол байдаг breakout хийх энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр бол амар hydrate хийж чийгшүүлж өгж байгаа боловч ямар ч breakout хийх одоо тохиолдол байгаагүй. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнд бол надад бол үнэхээр таарч байгаа. Тэгэхээр та нар маань бас яг надтай адилхан төрлийн тэгээ хуурай төрлийн арьстай хүмүүс байгаа бол эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд үзээрэй. За Valley гэдэг энэхүү брендийн бүтээгдэхүүнээс гадна Skin Studio дэлгүүр маань маш өөр олон солонгосын брэндүүдийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг байгаа. Тэгэхээр та бүхэн маань Skin Studio-гийн вебсайт руу ороод өөрт тохирох, өөрийн арьсанд тохирсон брендийн гой сайхны бүтээгдэхүүнүүдийг олж аваарай. За тэгээ та бүхэндээ вебсайтыг нь болон Instagram-ыг нь оруулчихъя. Тэгээ та бүхэн маань Skin Studio-тэй холбоо бариад өөрт тохирох гой сайхны бүтээгдэхүүнүүдээ аваад ануушгүй ийм glass skin-тэй болоорой. За яагаад энэ дэрийн өмгөөлөгчнөрийнх нь хийсэн cross examination тийм амар урт, тийм амар сүртэй зүйл байгаагүй вэ гэхээр яг энэ залууг Daniel Phillipsыг cross exam хийсэн дэрийн өмгөөлөгч нь Xavier Donaldson гэдэг ийм өмгөөлөгч нь байсан. Хар яртай ийм өмгөөлөгч байгаа байхгүй юу. Тэгээд миний хувьд бол энэ өмгөөлөгч бол үнэхээр муу өмгөөлөгч байсан. Бүр үнэхээр Brian Steele-тэй ингээ харьцуулна шүү дээ. Газар тэнгэр хоёрын ялгаа гэсэн үг. Айгуу тийм одоо cross exam хийж байгаа байдал нь, асуултаа асууж байгаа байдал нь, асууж байгаа асуултууд нь ер нь тэр айгуу тийм замбраагүй, messy, тэгээ асууж байгаа асуултууд нь ингээ авцалдахгүй, нэг асуусан юм а дахин асуудаг. Тэгээд айгүй ингээд хэлж байгаа юмнууд нь айгүй буруу юмнуудыг хэлээдсэн заяа. Өмгөөлөгч ингээд энэ залуугаас Daniel Phillips's cross exam хийгээд асууж байгаа асуултууд нь болохоор өөрийнх нь одоо яг сая prosecutor тийм прокурор талын өмгөөлөгчийн энэ залуугаас асуусан асуултуудын дээр ингээд дөрөөсөн одоо өөрийнхөө ажигласан юмнуудыг ингээд дэлгэрэнгүй болгож асуух гэж одоо хичээж байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө энэ залуу яг тэр нэг prosecutor талын асуусан өмгөөлөгчийнх нь асуусан одоо зүйлүүдээс айгүй тийм буруу мэдээллийг ингээд тэмдэглэж авсан юм уу яасан айгүй буруу юмнуудыг асууж исэн заяа. Одоо жишээ нь гэх юм бол та ингээд тэр анхныхаа удаа энэ хинтээ те Cassidy бэлгийн харилцаанд орохдоо Cassidy танд $2000 өгсөн гэсэнтэй гэд тэгж аахгүй үгүй $4000 гэж хэлсэн. Тэгээд тэр prosecutor-ын асууж яхад энэ залуу $4000 надад төлсөн гэж хэлжсэн. Түүнээс гадна энэ Xavier гэдэг өмгөөлөгч өөрөө асуулт асууж эхлээд хамгийн ихний удаа ингээд энэ залуу хэлсэн байхгүй надад $4000 өгсөн ингээд энэ залууд энэ эрэгтэй өмгөөлөгчд өөрт нь ингээд бүр хариулж хэлсэн надад $4000 өгсөн ингээд тэгж байгаа дараад нь дахиад асуулт асуухтаа 2-3 асуултын дараа дахиад асуулт асуухтаа $2000 гэж ярьчихж байгаа байхгүй энэ өмгөөлөгч нь танд $2000 өгсөн гэсэнтэй гээд гихэн мэдчлийн амар үгэн дээр алдаа гаргасан ч юм уу те ийм алдаа гаргасан юмд айгүй их зөндөө байсан заяа. Тэгээ айгүй утга авцалтлаагүй асуултуудаа дахин асуугаад энэ залуу бүр ингээд амар тийм irritated болж байгаа. Daniel Phillips гэдэг энэ гэр чинь айгүй тийм irritated болж байгаа зүйлүүд зөндөө тохиолдлууд байсан. Тэгээ энэ хэсгийг үзэхэд хүртэл биднэрт ч гэсэндээ what the fuck is he doing гэж бодож байгаа юм чинь бүр энэ өмгөөлөгч зүгээр бүр ямар муу өмгөөлөгч вэ гэж бүр ингээд бодогдохоор заяа. Тэгээ энэ overflow room дэсэн хүмүүс биднэр ч гэсэндээ oh my god no that's not correct. Oh my god he's mistaken гэд бүр тэгж бодож байгаа. Тэр өмгөөлөгчийн гаргасан алдаа нарыг бид нэр зүгээр жирийн хүмүүс ажиглаад байгаа байхгүй. Тэгэхээр айгүй муу өмгөөлөгч байсан гэж бол хэлнэ. За энэ Xavier Donaldson гэдэг өмгөөлөгч нь гарч ирэл анх
энэ залуу танад хэлж байхгүй Daniel Phillips. Ноёнтоо та одоо ингээд хариулахдаа над микрофон руугаа ингээд сайн яриарай. Яг гэвэл би энэ jury тэг 12 танхартын шүүгчийн хамгийн цаан сууж байгаа тэр хүний хүртэл таны яриаг сонсох боломжтой байгаасаа гэж бодож байна. Тэгэхээр микрофон руугаа сайн ингээд тод яриарай гэлтгсэн ахгүйсэн чинь ингээд Daniel Phillips тэр микрофон авал окей гэл чангаар хэлж байгаа хгүй заа гэж хэлж байгаа юм. Тэгсэн мөртлөө манайхаа энэ залуу ингээд Xavier Donaldson гэдэг өмгөөлөгч нь ингээ асуулт асууж байхдаа өөрийнх нь яг зогсох ёстой podium байгаа байхгүй микрофонтой podium. Тэрнийхээ яг ард талд нь зогсоод яг prosecutor талтай адилхан эсвэл Brian Steele тэр залуутай адилхан яг podium-ийн ард микрофоныхаа ард зогсоод ингээ доктортой асуултаа асуухгүй энэ залуугаас Daniel Phillips-с юм асууж байхдаа штэ тий. Ингээл холхиол яваад байна. Тэр podium-ийнхаа хоёр тал руу ингээл холхиол яваад байна заяа. Микрофон тэнд байгаа штэ. Тэгж яхад тэгэхээр энэ залууг одоо яриа нэгэд гэсэн үг. Окей, Daniel Phillips тэгээ та тэгсэн чинь ингэсэн гэсэн тэгээ яасан чинь Cassie тэгээ яасан гинэ гэл ингээд яваад байгаа байхгүй юу. Тэг микрофон энд байгаа болохоор ингээд яриа нь ингээд орж гараад бүдэг болоод тод болоод тэр нилийн хэсэг нэг 10 минут 15 минут тэгж авсны дараагаар Daniel Phillips гэх тэр гэрчин өөрөө хэлсэн заяа. Excuse me. Өмгөөлөгч та өөрөө над микрофоны урд зогсоод ярьж болохгүй би таны асуултыг юу сонсохгүй ингээ орж гараад байна гэд. За тэгсэн чинь энэ залуу oh excuse me sorry of course гэд ингээ яриа зогссон заяа. Тэгсэн мөртлөө дахиад нэг хэсэг хугацаанд ингэж зогсож ингэж ярьчихсан дахиад ингэж яриад яваад байна. Тэгэл өөр тийшээ харж мараал айгу сонин өмгөөлөгчсэн заяа. Асуудал асууж байхдаа ингэж өөр тийшээ хараад өөр хүмүүс рүү хараад ингэж мэгэл заяа. Тэгснэ нэг удаа шүү дээ бүр энэ тэр зэрэгтэл сууж байгаа хүн заяа үзэгчдээс ч юм уу те тэнд сууж байгаа хүн нэг хүн ингэж юу ахгүй найталахгүй. Тэгсэн чинь энэ залуу энэ Xavier Donaldson гэж залуу өмгөөлөгч яг асуулт асууж ах явцдаа тэр хүнийг ингээд найтахыг сонсонгуудаа bless you гэж хэлж байгаа байхгүй юу. Асуултаа бүр таслан байж тэр зэрэгтэл сууж байгаа хүнд бурхан өршөөг гэж хэлж байгаа. Амар тийм анхаарлаа төвлөрүүлж чадахгүй те яг хэрэгтэй анхаарлаа төвлөрүүлж чадахгүй бүр тийм мэрэгжлийн биш юм шиг айгүй мөнгөлөгч байсан. Тэгээ энэ залууг одоо те cross examine хийж байхдаа Daniel Phillips гэдэг гэрчин бол үнэхээр амар irritated уур хурж одоо бачуурж байгаа нь харагдсан. Айгу тэнийг асуултууд асуугаад байгаа болохоор. За тэгээ энэ өмгөөлөгч нь ингээ асууж байгаа Daniel Phillips-с та ингээд тэр бүжигчдийн эрэгтэй male strippers-ийг одоо provide хийдэг энэ компанийхаа менежер нь хийдэг байсан гэсэнтэй гэсэн чинь менежер нь тийм гэлтгсэн ахгүй гэсэн чинь нэр манайхаа энэ яаж байгаад энэ Xavier Donaldson гэдэг инхэн өмгөөлөгч нь асуулт асууж хаад дандаа ингэж хэлдэг заа одоо you said that you were the manager correct гэлтэнгүүд that's correct гэл хэлэн заа нөгөөд хүн correct гэдэг чинь зөв үү тийм үү гэсэн үг байхгүй. Тэгээ бүр асуулт болгоныгоо тэгэж одоо өндөрлөдөг гэсэн үг. You said you slept with Cassie correct. You said did this correct. Бүр асуулт болгоныгоо correct гэж дуусгадаг зөв үү гэж дуусгадаг заяа. Тэгээ тэр нь айгүй ядаргаатай байсан заяа. Тэгээ тэгэж correct гэж асууж байгаа болохоор нөгөө залуу нь correct эсвэл incorrect зөв үү эсвэл буруу гэж хариулах шаардлагатай болж байгаа байхгүй. Тэгээд тэр асуулт асууж байгаа байдал нь бас айгүй ядаргаатай. За тэгээд ингээд цаашаа яваад тэгээд яг тэр нөгөө компанийн тухай ярьж байгаа. Та ингээд менежер нь байсан. Тэр компани чинь одоо слоган нь to optimize the ultimate ladies night experience. Тим слогантай байсан тийм үү гэсэн чинь тийм баха. Тэр компани тийм слоган нь бол тийм нэртэй байсан байх гэлтгсэн гэсэн чинь энэ өмгөөлөгч асууж байхгүй. Тэгэхээр та анх удаага ингээ Cassie-гийн одоо дуудлагаар очиход бол те тэр эмэгтэйчүүдийн үдшийн одоо experience-ийг optimize хийх гэж те очсон гэсэн үг үү гэлтэж байхгүй амар сонио асуулт асуусан заяа. You went there to optimize the ultimate ladies night experience, right? Гэл асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө Daniel Phillips тэр асуултыг сонсчоод I have no idea what that means. Наадаг та юу гэж хэлэх гээд байгаа гэсэн огтхон ойлгохгүй юу гэсэн үг ингээд асууж байгаа гэсэн чинь үгүй та чинь хэлээ үстэ танай компани чинь слоган нь тэг ингээд to optimize the ultimate ladies night experience гэж үстэ тэгэхээр та тэрийг л хийх гэж очсон гэсэн үг гэсэн чинь okay like наадах ч юм бол тэр компани слоган бол байсны хувьд бол байсан. Би зөвхөн анх удаага тэр Cassie-гийн дуудлагаар очиход бол зөвхөн bachelorette party-нд ингээд strip хийх гэж л очсон. Та тэрийг ярих гээд байгаа мó гэсэн чинь окей гэл тэр залуу өмгөөлөгч нь тэгж байгаа байхгүй. За тэгээ энэ өмгөөлөгч бас ингэж ярьсан.
та 2024 онд өнгөрсөн жил одоо яг энэ investigation ихсний дараагаар цагдаа нарт одоо өөрийнхөө мэдүүлгийг өгөхдөө яг тэр анхны шөнө тань руу ийм эмэгтэй хүн залгаад тэр нь одоо Cassie те залгаад ингээд ийм төрсөдрийн пари болох гэж байна хүрээд ирээ гэж хэлсэн гэсэн штэ та тийм мэдүүлгийг цагдаад өгсөн байлээ гэсэн аахгүй гэсэн чинь I didn't say that гэлтийн залуу хэлж байгаа хгүй би тийм зүйл хэлээгүй гэдгээс ахсан чинь цагдаагийн мэдүүлгэн дээр тэгсэн байсан гэдгээс аахгүй гэсэн чинь хэрүү цагдаагийн мэдүүлгэн дээр тэгж байгаа бол цагдаа нар өөрснөө буруу ойлгож бичсэн байх би хизээж тэгж хэлээгүй яагтгүй л Cassie хизээж над руу анхны шүн залгаагүй би ерөөсө Cassie-тэй анх уцаар яриаггүй Cassie юм уу хин чимтэй ингээд одоо эмэгтэй хүн манай босс руу залгасан. Тэгээ манай босс над руу залгаж ингээд эрэхтэй одоо хар эрэхтэй stripper эрэхтэй байна гэж эмэгтэй хүн залгасан. Чи очиод тоо гэж хэлсэн. Хизээч надтай Cassie холбоо бариагүй анхны удаа Cassie миний дугаарч байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь энэ эрэхтэй өмгөөлөгч та тийм мэдрэлүүдээр тэгээ хэлсэн байсан гэл байгаа байхгүй. Тэнгүүд энэ залуу that's not correct гэж хэлээд байгаа байхгүй. Би хэлж штэ энэ цагдаа нар тэгвэл хэрэг үнэхээр мэдүүлэг дээр тэгж байгаа бол цагдаа нар буруу бичиж авсан байна. Би тэгж хэлээгүй. Тэгээ би сая prosecutor хүртэл ингэ мэдүүлэг өгөхдөө хэлж байгааг сонсоогүй юу гэж тэгж байгаа байхгүй. Над руу Cassie залгаагүй эмэгтэй хүн босс руу залгасан. Манай босс над руу залгасан. Ийм зүйл болсон гэж хэлж байгаа байхгүй. Тэгэл ингээл айгүйх тиймэрхүү алдаан бол гаргаал гэсэн заяа. Энэ өмгөөлөгч заяа. Та тэгээд яваад орсон чинь Cassie халгаж онгойлгосон гэсэн тий. Тэгээд танд тэр одоо $4,000 өгсөн гэсэн. Тэр мөнгө хаана байсан? Where was the money? Гэлж аахгүйсэн чинь in her hand гэлж аахгүй. Гартаа барьчихсан байсан юу яриад байгаа юм би гартаа ингээл бариад зогсож аахгүй юу гэл заяа. Тэгэнгүүтээ окей гэлтгснэ. За тэгээд яасан? Танд мөнгө өнгөтэй тэр үүдэнд байж байгаад мөнгө өгчгөө тэр шууд ингээд таныг өөрийнхөө биен дээр ингээд массаж хийх шаардаад ингээд baby oil өгсөн юм уу гэсэн аггүйсэн чи. No. Юу гэж тэгээ үүдэндтэй ингээд хаалганы наацанд байж байгаа тэг химтэй намайг хаалгаа тайлчгаад намайг тийшээгээ цаашаага авч ороод өрөөлөгөө авч ороод наадлынхаа өрөөлөгөө авч ороод тэгээд ингээ ярилцаад танаа захирлын надад $200 өгөөрэй гэж хэлсэн чамд гэтээ би чамд энэ мөнгө өгчгөө тэгээд одоо би ингээд нөхөртөөгөө ийм хийж байгаамаа гэж тайлбарлаад тэгээд дараад нь ингээд намайг зөвшөөрсний дараа цаатлынхаа өрөөнд авч ороод тэгээд ингээд бэби энэ дээр baby oil одоо тэ түрхэж эхэлсэн. Тэрнээс шул юу гэж үүдэн дээр нь тэх юм бэ гэж хэлж байгаа хгүй энэ залуу амар ууртай хэлж байгаа. Яг бол амар тэнийг асуулт суугаад байгаа болохоор заяа хүмүүс амар ферапуйтан байсан заяа. Би бол энэ өмгөөлөгчийг ямар тэнийг өмгөөлөгч вэ гэж утсан заяа. Тэгснэ дараад нь байжснаа окей гэлтгснэ. За тэгээ тэр үедээ бол тэгээ шууд та тэр baby oil-ыг барьж аваад ингээл энэ эмэгтэй дээр ингээд те Cassie дээр ингээд массаж хийгээд эхэлсэн байна те. Тэгээд гисэн чинь тийм битээр хоёулаа би энэ дээр baby oil түрхсэн гэж би түрүүн prosecutor-д байхад хэлсэн штэ гэлтэж аахгүй гэсэн чинь тэгээ юу гэсэн үг юм. Яг тэр baby oil түрхэж эхлэхдээ та хоёр ингээ хувцтайгаа байсан гэсэн үг юм гэдэг ч аахгүй. Гэсэн чи we had taken off our clothes. Тэгээ бид хоёр ингээ хувцас тайлчихсан байсан ойлгомжтой үстэй юу гэж л Cassie намайг хувцастай ингээд те бүлбэртээ ингээ хувцастай байхад над дээр ингээ хувцсны гаднаас л baby oil түрхэв гэж те хувцас тайлчихсан байсан гэл хэлэхэд байгаа юм ойлгож манайхаа иймэрхүү төрлийн тэнийг асуултууд ингэж асууж исэн. За тэгээ энэ өмгөөлөгч нь ингэж асууж байгаа байхгүй та тэгээд анхны удаа Cassie-тэй бэлгийн харилцаанд орохдоо аягүй хурдан тавьчихсан гэсэн яагаад тэгж хурдан тавьсан бэ гэж асуусан. Тэгсэн чинь энэ залуу болохоор Cassie бол ингээ миний амьдралдаа харж ирсэн амар хамгийн үзэсгэлэнтэй хамгийн beautiful эмэгтэй байсан тийм учраас би үнэхээр хурдан тавьчихсан гэж хэлж ирсэн. Энэ өмгөөлөгч бас ингэж асуусан байгаа. Cassie таны одоо ингээд бэлэг эрхтнийг чи айгүй том гэж боддог байсан те. Одоо айгүй том гэж одоо танд хэлжсэн гэсэн те гэж хэлсэн. Тэгсэн чинь мэдгүй тэгсэн байхаа гэдгсэн чинь та яагаад санахгүй байна уу? Ингээд та анхны удаа Cassie-тэй бэлгийн харилцаанд орчхоод ингээд гараа явжсэн чинь тань руу мессеж бичсэн гэдэгтэй гэдгсэн. Тийм гэдгсэн чинь юу гэж мессеж бичсэн гэлээ гэдгсэн чинь над руу өөрийнхөө бэлэг эрхтний зургийг явуулаад хаа гэж мессеж бичсэн гэдгсэн. Тэгсэн чинь Cassie танд өстө чиний бэлэг эрхтэн чинь агуу том юм аа гэж хэлсэн гээзтэй гэдгсэн чинь тийм ээ тэгэж хариулсан гэсэн. За тэгээд буцаад очисон гэдгийг хэлсэн. Тэгсэн чинь энэ өмгөөлөгч асууж байгаа юм дахиад. Тэгээ яасан та хоёр ингээд дахиад бэлгийн харилцаанд орж явахад ингээд таны том бэлэг эрхнийг чи хараад Cassie aroused болсон байх та те ингээд сэргэн хөдөлсөн байх та те гэл тэгсэн чинь энэ залуу мэдгүй тийм л ойлгоо дээ I don't know гэж хэлсэн байгаа. Бүр хэлэхүүг олдохгүй заяа. Бүр үнэхээр би бүр ингээд ийм өмгөөлөгч байдаг.
гэж бодсон заяа. Тэгээд ерөөсөө нэг тийм амар сүртэй significant ч юм уу амар сүртэй gotcha гэсэн тийм moment. Тэгээд Brian Steele cross examination дээр бол үнэхээр тийм gotcha гэсэн те юмыг мушгсан те үнэхээр тэг гэрчээгээ байдалд оруулж чадсан ч юм уу те тиймэрхүү зүйлүүд байсан бол энэ задлаг ухтар бол энэ өмгөөлөгчийн cross examination дээр бол огтхон ч тийм байгаагүй. Энэ ер нь cross examination бол айгүй хүчгүй weak айгүй муу cross examination болсон гэсэн үг. Тэгээ ер нь энэ эрэгтэй өмгөөлөгч ингээд иймэрхүү алдаа гаргаад ингээд байж хахад бол ингээд дээрээ энэ залуу руу зүгээр ингээд ширтээд идэг заяа. Тэгж амар ууралсан цараймаар гарахгүй л байгаа юм л да. Гэтэ ер нь жоохон disappointed царайч гэх юм уу. Тэгээ урам нь хугарсан. Энэ одоо юу гэдэг юм бэлээ гэсэн нэг юм царай. Окей. Тэгээ ер нь ганц энэ залуу дээр гэлтгүй заяа. Ер нь ингээд дээрээ яг шүүх хурлын үеэр хэрүү одоо өмгөөлөгчнөр нь алдаа гаргах ч юм уу эсвэл бол ингээд энэ өмгөөлөгчнөр нь шүүгчд хандаад те objection your honor те энийг object хэмээн ингээд хэлэх үед нь judge нь ингээд хариу өгөөд overruled наадах чи хүлээж авахгүй гэж хэлсэн тохиолдол ч юм уу те эсвэл ингээд өмгөөлөгчнөр нь ингээд хандаж хэлээд би ингэдмээр тэгмээр гингүүд шүүгч нь тэрийг нь хүлээж авахгүй одоо үгүй deny энэ төр гэж хэлэнгүүд дэрийн гаргаж байгаа ерөн царай нь бол те өмгөөлөгч рүү ингээд ширтээлээд заяа. Ер нь фара те ер нь ингээд урам нь хугарсан. Ер нь би чамд ингээд мөнгө төлж байгаа чи ийм юм хийх хэрэгтэй яах вэ гэсэн нэг тийм царай. Like really? Ажлаа хийгээч гэсэндээ нэг тийм царай гаргаж исэн. Ер нь тэгээд шүүх хурлын үеэр дэрээ бол ер нь шүүх хурлын үеэр амар тийм анхаарал хандуулдаг. Бүр үнэхээр анхаарлаа хандуулдаг нь харагдаж байгаа. Тэгэл бүр ингээл амар сайн анхаарал тавьж сонсоод нүдшэл зүүж байгаа л ингээл юм бичиж аваад заавал амар их юм бичиж аваад. За тэгэл одоо prosecutor тал ингээд өөрийнхөө opening statement-ийг өгж явах үед за тэгээд түүнээс гадна хэрэв prosecutor нь гэрчүүдээс ингээ юм асууж явах үед ингээл нэг бол ингээ гэрчүүд рүү амар харж ингээ сонсдог. Эсвэл шүүгчд 12 шүүгчд одоо тэр одоо асуулт хариултанд хэр хандж гин гэдгийг ажиглах гэж байгаа юм шиг тэр 12 шүүгчд рүү ингээ хараад идэг. Хараал нэг гэрч рүү нэг хараал 12 шүүгчд рүү нэг хараал амар тэгж анхаарлаа хандуулж сонсдог. Заримдаа ингээд өөрийнх нь талын ч юм уу одоо чинь Brian Steele ингээд cross examination хийж байхад ингээд толгой тохиол нэг жоохон ярьж байгаа юмтай ингээд санал нийлж байгаа мэдтэй ингээд толгой тохих юм уу тийм юм хийдэг. Эсвэл заримдаа хэрэв prosecutor тал одоо witness-үүдээс ингээд асуулт асууж байгаа тохиолдолд хэрэв заримдаа ингээд тэр жоохон толгоо одоо сэгсрэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд бол байсан. Санал нийлэхгүй байна гэдгийг харуулж байгаа юм шиг. Ер нь нэг тийм байсан гэсэн үг. Тэгээ ер нь бол дээрээ бол үнэхээр амар тийм анхаарлаа хандуулж энэ кейсэн дээр байгаа гэсэн үг. Тэгээ угаасаа ойлгомжтой өөрийнх нь баг амьдрал амь настай цаашдах нь амьдрал нь одоо ингэж depend on хийж байгаа болохоор угаасаа ойлгомжтой амар л одоо precise байх бах. За тэгээд нэр иймэрхүү одоо энэ эрэгтэй өмгөөлөгчийг гарч ирээд иймэрхүү одоо юунууд яаж штэ одоо яг тийм сексийн тухай ярьж марж эхлэх тийм амар freak off-ийн тухай ярьж эхлэх үед нь дэрээгийн 3 охин 2 ихэр охин бол нэг охин байгаа штэ гуруулаа ингээд шүүх хурлын танхимаас гарч явсан байгаа. Тэгээд хэдийгээр нялх хүүхдүүд бол биш л дээ тий бүгдээр бол ингээд нас биед хүрчихсэн 18 хүрчихсэн охтууд байгаа. За тэгсэн ч гэсэндээ угаасаа ойлгомжтой ингээд аавынхаа секси амьдралыг ялангуяа ийм амар секси амьдралыг сонсох бол угаасаа эмэгтэй хүүхдүүдэд бол хэцүү байгаа нь бол ойлгомжтой. Тэгээ тийм учраас ингээд гарч явсан байгаа шүүх хурлын танхимаас тэгэл хүмүүс амар ингээд энэ тэнүүгээр те би ингээд headline-уудыг харсан чи дэрийн охтууд аавынхаа одоо секси амьдралыг сонсоод одоо fled the courthouse тест бүр ингээд шүүхийн танхимаас зүхтаад гараад явлаа гэл амар сүртэй. Тиймэрхүү headline-ууд гарчигнууд нийтлүүд айгүйх харагдчихлээ. Гэтэ ямарсан тэр нь бол үнэ. Тэгээ тэр 3 гараад явсан байгаа шүүхийн танхимаас. За тийм байна манайхаа. Өнөөдрийн дугаар дээр ингээд та бүхэндээ энэ хоёр одоо хамгийн хоёр анхны гэрчүүдийн witness-үүдийн testimony-г testify хийсэн талаар ярьж өглөө. Тэгээд дараагийн бичлэг дээр болохоор би Cassie-гийн бүх testimony-г хэрхэн testify хийсэн тухай ярина. Cassie за 2 дахь өдрөөс ахуулаад 5 дахь өдөр хүртэл өнөөдөр 5 дахь өдөр хүртэл ингээд бүхэл бүтэн 2 3 4 өдөр ингэж testify хийж байгаа. Бүр хідэн цагаар testify хийж байгаа. Бүр яагадгүй л Cassie ч юм бол энэ хэргийн хамгийн том
star witness нөхгүй бүр ингээд хамгийн гол гэрчин гэсэн үг, хамгийн гол хохирогч нь гэсэн үг. Тийм ч учраас энэхүү одоо federal case дээр victim 1 гэж явж байгаа, хохирогч 1 гэж явж байгаа. Тэгэхээр үнэхээр star witness учраас маш олон цагаар testify хийж байгаа. Нэрээ манайхаа би өнгөрсөн бичлэгийг үзсэн бол би танарт хэлжсэн шүү дээ. Эхний өдөр би ингэж очихдоо тий. Эхний өдөр энэ шүүх хурал дээр очихдоо яг overflow room дээр нь орсон. Яг тэр шүүх хурлын танхимд орж болж чадаагүй. Тэгээд гэхдээ би одоо 3 дахь өдөр шүүх хурлын танхимд дахиж очиж чадсан байгаа. Гэтэ бүр өглөөнөөс ахуулж очиагүй. Цайныхан цагийн дараа би 2-3 цаг яг ажилдаа явахаасаа өмнө орж одоо сонсож амжсан байгаа. Тэр үед би хамгийн айгүй азтай манайхаа яг юунд нь courtroom-д нь орж чадсан байгаа. Яг шүүхийн жинхэнэ танхимд нь гэсэн үг. Яг шүүх хурал болж байгаа танхимд нь overflow room-д бол биш. За тэгээд тэр тухай яг дараагийн бичлэг дээр яагаад бол би Касагийн тухай ярихтаа бичнэ ярина. Гэхдээ бүх хүмүүсийг бол амдаар харсан гэсэн үг. Дэрийг амдаар харсан, Касыг амдаар харсан, дэрийг ингээл орж ирэл ингээл зэрэгтэл рүү хардаг зав. Яг бидний урд дуур яваад ингээд сууж байгаа байхгүй. Тэнгүүтээ ингэж хараад айгуу жоохон тэнэгч юм шиг oh my god. За тэгээд би бол ингээ араасаа сүүлээсээ 2 дахь игнэнд ингээ суучихсан байгаа байхгүй. Тэгээд яг бидний ард таалаа байгаа тэр хаалгаар Каси орж ирсэн. Дахиад одоо стенд дээр очиж нөгөө нэг testify хийх гээд амар үзэсгэлэн. Үнэхээр амар үзэсгэлэнтэй. Хүмүүс нэг aura гэж байдаг штэ, нэг тийм energy aura гэж юм байдаг те. Касагийн aura бол үнэхээр амар хүчтэй. Орж ирсэн чинь ингээд тийм уртаа одоо цов шиг юм өмсчихсэн. Айгүй урт цов шиг юм өмсчихсэн. Тэгээд иймэрхүү хоолойтой ийм sweater dress өмсчихсэн байгаа байхгүй юу. Одоо носон цамцсан тийм плач бас айгүй урт заяа. Тэгээд үс нь ингээд амар урт. Тэнгүүтээ ингээд индүтцэн юм шиг тийм урт үстэй. Тэгээд амар том гэцтэй. Тэгээ өндөр өсгөтэй гутлаа өмсчихсэн. Үнэхээр зэвүүн харагдчихсан. Тэр шүүх хурлын танхимаар орж ирээд стенд дээр суугаад тэгээд огтхонч намайг байхад лав тий. Огтхонч нэг ч удаа дээр рүү хараагүй. Дэрий бол Касиг ингэж хажуугаар нь явж ингэж өнгөрөхөд бол ингэж хараал байдаг. За одоо мисс Касиг оруулаарай гэж шүүгч нь хэлж байгаа байхгүй. Тэнгүүд дэрий ингэж аргашаага хардаг. Касиг орж ирэхийг харах гад. Тэгэл Каси явж ороод одоо стенд дээр суугаад дэрээр тоочч хараагүй. Тэгээд мэдээллүүдийг уншиж байхад бол энэ 2 дахоос хавлаа 5 дахь өдөр хүртэл ингэж testify хийж байхдаа нэг ч удаа дэрээр хараагүй гэсэн. Мундаг байгааз. Хүмүүст тэгэж одоо энэ аратанд одоо тэгэж юу өгөхгүй satisfaction өгөхгүй тоож харахгүй байгаа. Тэгээд айгүй зөвөн дэрийн өмгөөлөгч нар нь одоо Касигийн нөхрийг Alex Fine гэдэг нөхөр нь байгаа. Нөхрийг нь одоо яг Касиг testify хийхэд нь одоо шүүх хурлын танхимд байлгахгүй, зэрэгтэлд байлгахгүй байх хэрэгтэй гэж тэгэж шүүгчид санал хүсэлт өгсөн юм байна лээ. Тэгээ ямар шалтгаанаараа гэж шүүгч нь асуусан чинь ягаад гэвэл дараад нь бид нэр Alex Fine-ыг одоо юу яаж магадгүй гэрчээр дуудаж магадгүй манай талаас те яг 2018 оны дараа болсон үйл явдлыг асуух гад тийм одоо гэрчээр дуудаж магадгүй тийм учраас бид нэр одоо ингэж шүүх хурал дээр байлгахгүй гэж хэлсэн мэлээ. Тэгсэн чинь шүүгч за хэрв тэгж байгаа бол яг 2018 оны дараагаар ярих зүйлийг ярьж эхлэхээр Alex Fine-ыг шүүхийн танхимаас гаргачихъя. Гэхдээ тэр болтол бол Alex Fine шүүх хурлын танхим дээр одоо дотор яг Касиг testify хийж байхад байх хэрэгтэй гэж одоо шийдвэр гаргасан байгаа. Тэгээ аюу зүүн байгаа байхгүй тий. Ганц Касиг одоо дэмжиж байгаа тий бүр ингээд сэтгэлийн дэм ингээд support өгж байгаа хүн чинь нөхөр нь байгаа штэ тий. Тэгж яхад нөхрийг нь одоо тэр танхимаас гарах гэдэг байхгүй аюу зүүн. Тэгээ Касигийн нөхөр нь болон өөрийнх нь төрсөн дүүн, эрэгтэй дүүн бас очсон юм байна лээ. За ямар ч гэсэн юм байна манайхан. Тэгээ дараагийн удаа хэдүүлээ Касигийн testimony-гийн тухай ярина гэсэн үг. Каси бол үнэхээр амар юмнуудыг ярьсан байгаа манайхан. Зүгээр аимшигтай заяа. Тэгэхээр би танарт бүгдийг нь сайхан дэлгэрэнгүй өөрийнхөө яг биеэрээ witness хийсэн зүйлүүдийг болон түүнээс гадна би өөрийнхөө очиж чадаагүй өөр өдрүүдийн ч гэсэнтэй зүйлүүдийг бүгдийг нь нийлүүлж агаад тэгээд та нартай дэлгэрэнгүй ярих болно. За ингээд та нартай бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээд хэрвээ бичлэг таалагдсан бол заавал лайка дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа болох болонгаараа цоо шинэ бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.